За сайн байцгаана уу сонсогчдоо. Эх орныхоо нийслэл Улаанбаатароос Батна харамдал. Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ мэдчилж байна. За. Энэ удаагийн дугаар маань тун онцлогтой дугаар болж байна. Гоё ном сонгож авснаас гадна та бүхэндээ Нагийг барьж авчлаа. Бит хоёр одоо баг Наги гэдэг одоо юм тусгай зочинтой орж байна. Өө за тусгай зочин бол хамгийн сүүлд бит хоёр бол баг жилийн өмнө би Нагитай рекорд хийсэн. Өө худлаа яриад байгаараа үсрээл хагасч илээ. Тий тэр нь болохоор чи дэгидээ хоёулаа болохоор жилийн өмнө. Тэгэхээр ер нь бол жилдээ нэг 2 удаа барьж авч чадчихвэ л гэнэ. Завгүй нэг тийм болсон байна. За гэтээ яг нөгөө сонгуультай давхцаад яг сонгуулийн үеэр ямар ч боломжгүй л байсан л та. Тэгээ одоо нөгөө сонгуул эднэр дууссан, буцаад хэвээ ажилд орсон. Тэгэхээр Nagi is back. За хэлсэн шүү. Хэлсэн. Наги. Буцаад хэвээ скежлтэй хэвийн хоёртоо орно гэсэн шүү. Ой тэр хооронд улсын хурлын гишүүн болчиход ирлээ шүү. Тийм тэглээ. За тий. Нагида баяр хүргэе. Тэрнээс хойшоо бичлүү ялаа тий бичиг баха. Бичиг тий. Бичиг баа. Тий тэрнээс хойш тэгээд 100 тэгээд бас бид нар ч бас амарчлаа л да тий. Бид нар гэдэг хэрэг шүү дээ. Бид нар гэдэг нь тэгшээ дэгийн Наги 3. Бид хоёр дугаараа хийсөө. Би ууланд яг 100 ингээл хийл та бичил та гэдгсэн чинь хоёлаа ер нь бол жоох амарцсан талтай болчихсон шүү. Тэр хорд чинь хард тэгээд хоёр дугаар дээр гаргаад тэгэл за тэр яг хоёр чинь тэгээд нэг номон дээр 2 дугаар гаргасан тийм тэр айгуу бас айгуу сонирхолтой ном тий бас айгуу гоё ном сонгосон байлаа шүү. Яг тэр ном бол бас 500 гаруй хуудастай бараг 600 хуудастай номыг 2 болгоод тэгээд яг тэр номтой бас тун холбоотой номыг бас энэ удаа сонгож авсан байгаа. Тэгээд ер нь бол ойрд хүмүүсийн эрүүл мэндэд илүү анхаарал татсан тэр номуудыг сонгож аваад байна. За энэ номын нэр энэ дугаарыг сонсож байгаа хүмүүс маш анхааралтай сонсоосоо гэж бас би хувьдаа бодож байна. Яг тийм бол яг энэ номыг сонгосон шалтгаан ч гэсэн дараа нь яг уншиж байгаа ч гэсэн яг үнэхээр би аягүй сэтгэл хангалуун байсан. Маш их зүйлийг ойлгож мэдэж авсан. Тэгээд хүн болгон энэ талаар мэдээлэлтэй байх ёстой гэж одоо хувьдаа бол дүгнсэн. Тэгээд номын маань нэр бол Ultra Processed People буюу хит боловсруулсан хүмүүс гэх юм уу те. Хит боловсруулагдсан хүмүүс. Яг нөгөө ultra processed food буюу одоо хит боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэлж байгаа. Тэгэхээр яг тэр хит боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн эцснээрээ бид нэр хит боловсруулагдсан бас хүмүүс болж байна гэдэг ийм нэртэй маш сонирхолтой ном байгаа. Ном маань 2023 онд буюу өнгөрсөн жил хэвтэн гарсан бас шинэхэн ном байна. Дөнгөж түрүү жил хэвлэгдсэн тий. За тий. За тэгсэн мөртлөө ихтэй бас одоо жишээлбэл бид нар ингээд за энэ одоо баг бид нар чинь 162 дахь ном юм байлаа. 162 ном уншихад бол бид гурийн бас гурвуулангийнхаа сонирхдаг сэдв мэдээж эрүүл мэндтэй холбоотой. Одоо бид нар жишээлбэл яавал илүү урт наслах ч юм уу юуг одоо жишээлбэл эрүүл хоолох юм ч юм уу. Тэгтээ надаа одоо хүртэл нэг байсан асуулт нь болохоор за бидний одоо жишээлбэл өдөр тутам элдв янз юм бүтээгдэхүүн иддэг те хоол хүнс иддэг. Гэхдээ яг энэ хоол хүнсэнд одоо жишээлбэл нэг зайрмаг итгэхэд хүртэл те яг юу нь илүү одоо хор хуршигтай байж болох юм ч юм уу. Яг юу идж байгаа илүү сайн бас л мэддэггүй байсан. Тэгээ одоо яг боловсруулагдсан бүтээгдэхүүн гэхээр муу ч юм уу сайн ч юм уу те боловсруулсан бүтээгдэхүүн дандаа тийм илүү хөгжилтэй орнууд байгаад байдаг. Тэгэхээр хөгжилтэй орны стандарт илүү өндөр юм чинь гайгүй юм биш үү? Илүү эрүүл юм биш үү ч юм уу те. Тэгэхээр ийм асуултын тэмдгүүд маш их байдаг байсан. Тэгээд энэ ном надад айгүй миний олон асуултанд хариулт бас өгсөн гэж одоо би бол хувьдаа дүгнэж байгаа. За ерөөдөө хамгийн байрж авах энгийн дүрм гэх юм бол ер нь номноос гарах хамгийн гол дүрм гэх юм бол ер нь бол ямар хоолыг эрүүл хоол гэх вэ гэхлээр таны эмээ юм уу хийж чадах таны эмээ талбай дээрээ тарьсан ногоогоор юм уу өөрийнхөө одоо арчилсан ам амьтдаараа хийж чадах тэр хоолыг л ер нь эрүүл хоол гэж хэлж байгаа. Тэгээ та гэртээ өөрөө хийж чадахгүй хоол авах юм бол тэр бол хит боловсруулсан буюу эрүүл биш хоол болох нэ гэд ерөөсөл тийм дүрмийг ерөөсөө барьж авах нэ гэж байгаа.
За Тэгээ боловсруулсан гэхээр бас яг юу гэсэн үг те. Тэгэхээр энэ дээр ингээд энэ ном дээр одоо бид хоёр илүү дэлгэрэнгүй орохоор та бүхэн бас ойлгох болно. Тэгээд бид нар магадгүй анзаардгүй бах. Гэхдээ одоо ресторанд ч юм уу эсвэл гэртээ те. Эсвэл хаана нэгтээс захиалаад авж байгаа хоол ч юм уу эсвэл супермаркетаас тэ одоо хөлдөөсөн пицца аваад идлээ ч юм уу те. Тэгэхээр эднэр яг хэр одоо боловсруулсан бүтээгдэхүүнд тооцогдохгүйгүй юу те. Бас энэ дээр бидний мэдэхгүй анзаарахгүй яг орж байгаа тэр орцсон дотор нь юу байдгүй те. Тэр нь яагаад биднэрт бас илүү хор хөнөөлтөө байж болох уу гэд маш олон сонирхолтой зүйлүүд энэ номон дээр гарах болно. Тэгэхээр та хэрвээ сонсож байгаа бол илүү анхааралтай сонсоорой. за тэгээд ном руугаа орохоос өмнө боломжтой ясаараа спонсород дуртай Think Pharma Quality for your health made in Germany. Таны эрүүл мэндийн чанарыг Германд үйлдвэрлэдэг Think Pharma. За тэгээд нагийн сая тайлбарлаж эхэлснээр ном руугаа орцгоё. Боломжтой ясаар бүлгээр нь илсээд яриад явъя. За нэгдүгээр бүлэг тий за яг оршилтойгоо бас хамтдаа нэгдүгээр бүлгийн ярих юм байла. За тэгэхээр ер нь бид нар эхний бүлэг бол ингээд ер нь хоол гэж яг юу гэсэн үг вэ те. Тэгэхээр бид нар одоо хувьслын энэ хугацаанд те ингээл бидний хоол хүнс хэрхэн өөрчлөгдөж байсан те. За илүү одоо бүр эрт дээр үед те одоо hunter gathering гэдэг шүү дээ те нөгөө хүнсээ цуглуул одоо хүнсээч бахтай тэгэл зэрлэг нэгсэндээ зэрлэг хүн байхдаатай иддэг байсан бүтээгдэхүүн. Тэгэхээр ер нь бидний бие бол тэр чигээрээ бактери, вирус за тэгэл мөөгөнцөртэй тэгэл янз бүрийн зүйлээс бүрддэг те. За тэгээд энэ талаар ярьж эхэлж байгаа. За тэгээд хамгийн гол нь ингээд бид нэр тэр үед бол мэдээж те одоо илүү одоотой харьцал одоо бид нар хийж байгаа харьцал бол илүү одоо натурал нэх юм уу те эрүүл хоол хүнс. За тэрийг бид нар хоол хүнс гэж нэрлэдэг байсан. Харамсалтай нь сүүлийн 150 жил бидний идж байгаа зүйл одоо нэгсэндээ хоол биш болсон гэж одоо зохиогч маань хэлж байгаа. Тэгэхээр бид нар анзаардгүй боловч бидний идж байгаа одоо мөхөөлцөөс ахуулаад те одоо жишээлбэл юу гэдгийг KFC-д ороод идсэн бөөргөр ч юм уу те бидний идж байгаа зүйл бол одоо ууж байгаа ундаанаас ахуулаад те Coca-Cola-гаас ахуулаад одоо маш их одоо үйлдвэрлэлийн аргаар те маш олон үйлдвэрлэлийн аргаар гаргаж авсан химийн элементүүдийг холсон. За тэгэл маш их одоо сахар одоо нэмэлт бүтээгдэхүүнээр хийсэн. За зарим нь бол тэгээд тэрийг илүү одоо маш олон төрлөөр боловсруулад тий. За тэгээд одоо бүр блэч гэдэг чинь одоо юу гэсэн үг бүр цайруулад өнгө амтыг нь алга болгоод тий нэмэлт химийн бүтээгдэхүүн химийн элементүүд ингээд оруулсан ийм бүтээгдэхүүнүүдийг бид нар өнөөдөр иддэг. Яг энэ бүтээгдэхүүнийг бол одоо ultra processed буюу хэд боловсруулсан гэж бид хүн хэлээд байгаа. Тэгэл одоо бүр цаашлаад нөгөө сахарыг орлогч бүтээгдэхүүн эсвэл одоо колон дээр хүртэл zero calorie буюу те одоо кола zero гэж байдаг шүү дээ. Одоо нэгсэнтэй калориггүй те энэ тэр колаг ууснаар ямар ч калори авахгүй гэдэг. Яг үндэ хэлэхэд тэр сахарын одоо орлуулагч бүтээгдэхүүнүүд те. За тэгэл одоо бидний анзаардаггүй боловч тэр тэгэл марууж тэр тэгэл өнөөдөр та нар гадаа гараад зүгээр нэг Монгол ч юм уу те тарг авлаа. Тэгээ тэр таргны орцыг ингээд унших юм бол тэн дотор чинь stabilizer буюу одоо тогтворжуулагч те үнэр амт оруулагч гэл одоо янз бүрийн одоо бас хооронд нэг холигч гэд янз бүрийн химийн бүтээгдэхүүнэд бид нэр анзаараагүй мэддэггүй ойлгодгүй те маш ихээр орсон байдаг гэсэн үг. Тэгээ буцаад энэ химийн бүтээгдэхүүн нь бидний идж байгаа хүнсийг те одоо баг хоол биш юм шиг одоо хүртэл болгосон гэж одоо зохиогч маань маш дэлгэрэнгээр энийг тайлбарлаж өгөх болно. За тэгээд энэ дээр бас нэг сонирхолтой статистик гэлж байгаа нь за одоо жишээлбэл ялангуяа илүү хөгжсөн орнууд байна те. Одоо Америк, Англи энэ орнуудад бол өдөрт те дундаж идж байгаа хүний хоол хүнсний 60-аас бараг илүү хувь нь ultra processed food одоо UFP буюу те товчлох юм бол UFP болж байгаа. Хит боловсруулсан бүтээгдэхүүнийг бид нар те одоо иддэг гэсэн үг. Тэгэхээр энэ сүүлийн 150 жил мэдээж одоо маш том үйлдвэрлэл хөгжөлтэй холбоотой яг хүнсний үйлдвэрлэл хүртэл яг үүнтэй холбоотойгоор одоо маш хурдтай бас хөгжсөн. За энэ хөгжиж явах үе шатандаа бол одоо маш их химийн бүтээгдэхүүн одоо бидний
одоо инновацаар ч юм уу янз бүрийн одоо технологийн аргаар гаргаж авсан нэмэлт бүтээгдэхүүн, нэмэлт одоо тогтворжуулагч, үнэр амт оруулагч, за тэгэл янз бүрийн зүйлүүдийг бид нэр одоо үйлдвэрлэлийн аргаар гаргаж авч хоол хүнсэндээ өдөр тутам одоо бид нэр хэрэгэлдэг болсон байна. За тэгээд өнөөдөр биднэрт янз бүрийн одоо өвчнүүд байна те, одоо деменшиа ч юм уу те, одоо тэр мартагнах өвчин ч юм уу, эсвэл одоо хит одоо obesity буюу хит таргалалт. За тэгэл одоо нөгөө сахарын өвчин гэл маш олон төрлийн өвчнүүд бол одоо бид нэр хит боловсруулсан бүтээгдэхүүн, химийн гаралтай одоо энэ орц найрлагатай бүтээгдэхүүнүүдийг эзснээс болж байна те. Тэгээ мөн одоо жишээлбэл хит их сахарын хэмжээтэй те, одоо янз бүрийн одоо газтай ундаа те, одоо уух ч юм уу те. Тэгэхээр энэ бидний хит боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээ өндөр учраас бид нэр одоо энэ өвчлөлийг өөртөө тэр хоолоороо дамжуулж одоо өөр дээрээ одоо хурааж авч гинэ гэдэг санааг бол одоо зохиогч маань тэр номынхоо бараг бүлэг болгонд ингэж баталж харуулах гэж за энэ дээр бас оролцсон байна. За тэгээ бид нар яг тэгвэл өнөөдөр яг юу идээд байна те. Одоо жишээлбэл энэ дээр нэг жишээ авснаа нь бол зүгээр нэг бидний өдөрт зөндөө олон иддэг те, нэг одоо гадаа амир халуун байна те. Бараг 25-30 градусын халуунд ингээл бид нар марууж идэж байна те. Гэтэл тэр маруужинг бараг 15 минут ингээ идэж явах тэр маруужин чинь хайлцдаггүй шүү дээ. Яг үндэ хэлэхэд тийм маруужин те, яагаад ингээд тийм 30 градусын дотор хайлахгүй байна гэдэг бол тэр маруужинг хайлуулахгүй байхад те маш олон төрлийн химийн нэмэлт бүтээгдэхүүнүүд тэн дотор одоо орцсон учраас тэр маруужин гэсэн доо яг үндэ хэлэхэд хайлахгүй гэсэн үг байхгүй. Бараг одоо муугар хэлэх юм бол бараг ингээд те одоо пластик маруучин байгаа байхгүй юу, ер нь бол те. Тэг маш олон төрлийн тэн дотор бүтээгдэхүүн. Та нар ингээд идж байгаа бүтээгдэхүүнийхаа орц найрлагыг ингээд дандаа хараад үзээрэй. За тэн дотор те янз бүрийн тийм одоо эсвэл таны уншиж чадахгүй те, одоо айгүй урт тийм хизээж сонсож байгаагүй ч юм уу, эсвэл нэг химийн нэр байх юм бол те маш олон нэрнүүд ихэнхтэй байдаг. Эсвэл одоо I171 ч юм уу, I172 ч юм уу тийм коднууд байх юм бол энэ бол нэмэлт маш олон химийн нэмэлт бүтээгдэхүүнүүд те тухайн бүтээгдэхүүнд орсон байна гэсэн үг. Тэгэхээр маруужин хүртэл үйлдвэрлэхдээ бас яагаад юм нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэгэлдэг гол шалтгаан нь болохоор ерөөсөө энэ сүүлийн 150 жил энэ хүнсний үйлдвэрлэл дээр гарсан маш нэг том зүйл бол маш их хэмжээгээр үйлдвэрлээд те тэрийг урт зам туулж эсвэл замын тэр урт хол зам туулахад цаг хугацаа өнгөрөхөд хоол гэдэг чинь өөрөө дандаа амархан мууддаг зүйл. Тэгэхээр тэрийг илүү удаан хугацаанд муудахгүй байх тэр боломжийг одоо гаргаж ирэхин тулд нэгсэндээ зардлыг хэмнэхтэй үнийг илүү хямдхан байлгах, зардлыг илүү бууруулахын тулд ийм одоо нэмэлт бүтээгдэхүүн, нэмэлт химийн уруулд оруулахтай. Тэгэхээр энийг нэгсэндээ одоо хүнсний үйлдвэрлэл, одоо хүнсний үйлдвэрлэлийн инновац нэгсэндээ гаргаж ирсэн гэсэн үг. Тэгээ маруужин жишээлбэл одоо маш урт хол замыг туулж ээж эзэндээ очдог. Тэгээ хитэн өдөр хадгалж ээж тэгээд одоо жишээлбэл нэг хүн тудалдаалагддаг. Тэгэхээр амархан хайлч урсчдаг учраас тэрийг илүү тогтвортой барихын тулд тогтворжуулагч нэмэлт бүтээгдэхүүн одоо ордог гэсэн үг л дээ. За тэгээд ер нь бид нар хоол хүнсэндээ хэрэг одоо орлогоо зардаг үү. Яг үнийг хэлэх жишээлбэл Америкт бид нар нийт орлогын одоо нэг 6-8% хоол хүнсэндээ зардаг. За тэгээд Европ руу орох юм бол энэ 11-ээс 14, 15% рүү ордог юм байл да нийт орлого, сарын орлогынхоо те. А гэтэл бүр одоо ядуу бүр орнод руу очих юм бол баг тэр зарим айлууд те нийт орлогынхоо баг 75 хүртэл хувийг зөвхөн хоол хүнсэндээ хэрэгэлдэг гэсэн үг. Тэгэхээр хоол хүнсийг те одоо маш хямдхан, за тэгээд удаан хугацаанд хадгалдаг те бүгдэнд нь одоо аваачгаад ялангуяа энэ хоол хүнсний томоохон компаниуд үндэстэн дамаас нь маш том корпорациуд маш их хэмжээгээр те үйлдвэрлэдэг болох яг энэ процесс маань өөрөө бол одоо маш олон нэмэлт химийн бүтээгдэхүүнүүдийг одоо зайлшгүй одоо шаардаж одоо бидний өдөр тутмын хоолнд одоо стандартаараа ч юм уу одоо жишээлбэл одоо бүгд нэгсэндээ одоо тэр бүтээгдэхүүнүүд тэн дотор орж байгаа найрлагууд бүгдээ хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг ээ. За тэгэл одоо жишээлбэл маш энгийн жишээнүүд гэх юм бол за одоо энэ McDonald's-аас ахуулаад KFC гэл энэ түргэн хоолны газрууд бид нар бүгд тэр чигээрээ тэ
За тэгэл мэдээж одоо газжуулсан тэр ундаа бүгдээрээ орно. За тэгээ ер нь бол ингээд галт тогоондоо тий зүгээр энгийнээр хийж чадахгүй л хоол байх юм бол тий одоо орцсон одоо боломжгүй бол тэгэл тийм л хоол идж байгаа бол нэгсэндээ тэр нь бол одоо ultra processed буюу хит боловсруулсан байх магадлал одоо нэгсэндээ маш өндөр гэсэн үг юм байна л да. За тэгэл өглөөний цайн дээр чинь нөгөө жоохон хүүхдүүд чинь нөгөө бас юу гэддэг штэ нөгөө сериалтэй. Тэгээ янз бүрийн гаднаа одоо жишээлбэл одоо гоё Google-тэй зураг мөрөгтэй сериалууд те. Тэр сериалууд бол ингээд тэр чигээрээ одоо ultra processed food буюу хит боловсруулсан бүтээгдэхүүнүүд. Тэгээ заримдаа бид нар анзаардаггүй боловч зүгээр нэг одоо жишээлбэл ванила одоо амттай эсвэл гүзээлзэгний маруж ижил. Гэтэл яг тэр гүзээлзэгний амт бол тэ хизээж гүзээлзэгнээс ирээгүй байдаг юм байна л да. Тэр бол химийн аргаар одоо гаргаж авсан artificial flavoring буюу тэ одоо хиймлэр гаргаж авсан амтлагч. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд тэр ундаанаас ахуулаад одоо тэ одоо хоолнд маш ихээр хэрэглэгдсэн байдаг. Бид нар болохоор яг гүзээлзэгнээс гаргаж авсан яг гүзээлзэгний амттай юм шиг идэт байдаг тэ. Тэгэхээр одоо зохиогчийн энэ номон дээр бас одоо нэгэн одоо хоолыг те одоо бидний идж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг дөрвөн одоо бүлэгт гэх юм уу дөрвөн группт бас ингэж хувааж одоо авч үзэж байгаа. Нэгсэндээ бидний авч идж байгаа пицца ч юм уу те эсвэл ингээд энэ бидний энэ дөрвөн группт нэгэнд нь хамаарна гэсэн үг. За групп 1 болохоор огт боловсруулагдаагүй буюу те одоо эсвэл одоо маш бага боловсруулагдсан одоо натуралны одоо жишээлбэл жимс байна. Эсвэл одоо луун ч юм уу луун хэрчээд идэх те эсвэл луун одоо болгоод идэх. За гих мэдчлэн хоолнууд гэсэн. Нэгсэндээ маш энгийн бид нар галтгоондоо хийдэг хоолнууд те. За хоёрдугаарт бол арай жоохон боловсруулагдж байгаа те одоо бүтээгдэхүүнүүдтэй те одоо жишээлбэл тэн дотор нь сахар ордог ч юм уу эсвэл одоо тос хэргэлдэг ч юм уу те. Нэгсэндээ нэг жоохон одоо галтгооны хэмжээндээ боловсруулсан бүтээгдэхүүн гэсэн үг. За 3 дугаарт нь болохоор яг одоо processed food буюу одоо боловсруулсан бүтээгдэхүүнүүд. За энэ нь бол жишээлбэл одоо нэг одоо юу гэдэг штэ одоо canny чи одоо юу гэх вэ? За жишээлбэл одоо нэг шилэнд ч юм уу эсвэл ингээд лаазалсан бүтээгдэхүүнүүдийг одоо хоолнд авч хэрэглэх ч юм уу те. За энэ бол ингээд нэг боловсруулсан бүтээгдэхүүн. Лаазалсан бүтээгдэхүүн болгон боловсруулсан те. Тэнд чинь нэмэлт бүтээгдэхүүнүүд орж иж лаазалсан бүтээгдэхүүн урт хугацаанд одоо хугацаанд дуусдаггүй те. Урт хугацаанд хадгалах боломжтой. За тэгээ групп 4 бол одоо яг бидний хилээд байгаа. Одоо магадгүй одоо Монголд бол мэдгүй бидний иж байгаа хоолны дор иж нэг 20-30-40% бол найдвартай одоо ultra processed food буюу хит боловсруулсан бүтээгдэхүүнүүд бид нар анзаарчихгүй баг идчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дотор ордог те. Тэгэхээр одоо яг сүүлийн ялангуяа 40-50 жил те одоо энэ хүнсний үйлдвэрлэл компаниуд хит томроод те бүр хит боловсруулсан бүтээгдэхүүн рүү ороод те. За тэгээд ялангуяа хөгжлөн орнууд одоо жишээлбэл Америкт ингээд 3 хүний нэг нь хит тархалтай obesity буюу тархалтай. Тэгэхээр эдгээр бол бүгдээрээ дандаа энэ хит боловсруулсан бүтээгдэхүүн эзсний одоо үр дүнд гарч байгаа биднэрт гарч байгаа эрүүл мэндийн маш том одоо асуудлууд гэсэн. За тэгээд энэ номноос бас нэг ажигласан зүйл нь болохоор яг үнэлгээд энэ яг хүнсний бүтээгдэхүүнүүд төр ч юм уу хийсэн судалгаа ч юм уу тэр нэр яг бусад одоо зүйлүүд төр хийсэн судалгаатай харьцуулахад бас жоохон ховор талтай юм байна гэж одоо би бол ойлгосон. За тэгээд энэ ultra processed буюу одоо хит боловсруулсан бүтээгдэхүүн хамгийн гол нь хямд байдагтай л одоо хямд байлгахын тулд тийм нэмэлт олон зүйл хийж гэнэ гэсэн үгтэй. Жишээлбэл чи нэг ресторанд пицца ороод идэх юм бол те одоо жишээлбэл $10 те. За тэр бол яг одоо бүр анханаас нь те яг ихлээр галтгоонд хийсэн пицца те. Тэр бол одоо яг жинхэнэ хоол. А гэтэл чи супермаркет руу ороод $1 хөлдөөсөн пицца аваачаад гэртээ одоо халаагаад идлээ. За энэ хөлдөөсөн пицца идэж байгаа. Энэ хөлдөөсөн пицца бол одоо нэгсэндээ хит боловсруулсан бүтээгдэхүүн гэсэн. Тэр хөлдөөсөн пицца дотор те янз бүрийн preservative буюу те одоо нэмэлт химийн бүтээгдэхүүн те тогтворжуулагч те гих мэтчлэн маш олон бүтээгдэхүүн тэнд дотор ордог юм байл да. Тэгжээж нэгсэндээ тэр хөлдсөн бүтээгдэхүүн урт хугацаанд хадгалах боломжтой те
болгодог. Тэгээд урт хугацаанд одоо тээвэрлэх боломжтой гэх мэтчлэн олон зүйлүүд байдаг юм байна. Тэгээ ингэснээрээ одоо бидний хийж байгаа хоолны тэ одоо бас дийлэнх нь ийшээгээ энэ тал руугаа орцсон байдаг. Тэгээ энэ дотор бас нэг яг одоо би жишээлбэл бас жоохон гайхсан нэг зүйл болохоор бид нар янз бүрийн мультивитаминууд иддэг те мультивитаминууд ч юм уу эсвэл загсны тос гэлтэй ингээл нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг шүү дээ. Тэгэхээр тэр нэмэлт бүтээгдэхүүн төр хийсэн одоо маш олон судалгаануудыг ингээд аваад үзэх юм бол хүнд бараг эрэг гэхээс илүүтэйгээр одоо янз бүрийн хүлт хүргэх ч юм уу те янз бүрийн асуудал гарах эрсдлийг улам одоо ихсгдэг гэж судалгаанууд дээр илүү гарсан байдаг юм байна л да. Тэгэхээр нэмэлт бүтээгдэхүүнүүдээс одоо жишээлбэл нэмэлт те одоо тийм мультивитамин авч те одоо витамин авах гэхээс илүүтэйгээр яг хүнсээрээ дамжуулж ялангуяа эрүүл те энгийн тийм одоо хийсэн хоол те одоо жишээлбэл бид нар нэг зүгээр нэг шүлтэй хоол хийгээд итгэн одоо жишээлбэл гадаагарч KFC ч юм уу те KFC идчихэд дараа нь мультивитамин уугаад те одоо биендээс илүү эрүүл хоол витаминээ нөхчлөө гэж бодож байгаа бол харин ч эсэргээрээ тэр зүгээр энгийн галтгоондоо хийсэн цөөвөн ч юм уу будаатай аврах ч юм уу эсвэл тэр шүлтөө бант одоо эсвэл бантан ч юм уу тэр чинь хамаагүй илүү танд эрүүл тэндээсээ илүү одоо калори витаминээ нөхөх одоо боломж нь хамаагүй илүү бас байдаг юм байна. Тэгшээ. За тэгээд хоёр дахь хэсэг рүү орцгоё. Энэ хоёр дахь бүлэг дээр бол ерөнхийдөө ягаад тэгвэл бид нар өөрсдөө хоолоо идж байгаа зүйлээ тий контролдоод би өөрөө зохицуулж болохгүй юм бэ гэдэг хоёр ярина. Ягаад энэ ерөнхийдөө энэ хэд боловсруулсан хоол хүнс хэрэглэж эхэлснээс шийдсэг басан бай гэдэг тухай ярих болно. За тэгээд түүний тухай ярихын өмнө идэх тий хоол юмс идэх гэдэг маань ерөнхийдөө 3 үе шатаас одоо хүртэл түүхийнхаа талаас харах юм бол бүрдэж ирсэн байна гэж байгаа. Ерөнхийдөө нэгдүгээрт нь болохоор хамгийн анхны дэлхийд дээр үүссэн нэг стэт организм, амьд организм гэж юм л да. Тэр хамгийн анх үүсэхдээ бол эхлээд амьд зүйл иддэггүй байсан. Эхэндээ бол ерөөсөө чулуу, металл зэрэг амьгүй зүйлийг иддэг байсан. За энийг болохоор эхний хоол хүнс идэх үе гэж байгаа. За хоёрдугаар үе нь болохоор энэ амьд организмууд маань бусад амьд организмд иддэг болсон үеийг хэлж байгаа. За гуравдугаар үе нь болохоор хэд боловсруулсан ямар нэгэн боловсруулсан бүтээгдэхүүн иддэг болсон үеийг. За тэгээд мөн бусад өөр төрлийн амьтдаа бас иддэг болсон үеийг бас хэлж байгаамаа гэж. За тэгээд нэгдүгээр үе нь болохоор зүгээр тавчхан яри. Энэ бол та сонирхолтой бас шинжлэх ухааны талаас сонирхолтой зүйл гэж бодож байна. 4.5 сая жилийн өмнө дэлхий мэдээж үүссэн те. Тэгээд тэрний ойролцоогоор нэг эхний 700 сая жилд нь бол угаасаа ямар ч хүн амьдрах боломжгүй, ямар ч амьд организм хийх боломжгүй байсан. За тэгээд ойролцоогоор нэг 4 тэрбум жилийн өмнө болохоор Австралийн эрэг дээр байдаг тэнцэнээс хамгийн анхны амьд организм тэрэнд гарч ирсэн. Тэр бол микроб байдаг. Одоо хүртэл байдаг. Яг ингээ Австралийн эрэг дээр ингээд очиод харах юм бол тэр яагаад байна вэ гэхээр Австрали бол газар дорой маш том төмрийн хөдрийн нөөцтэй. За тэр төмрийн тэр нөөцөөсөө болоод тэнд байдаг тэр нэг эст организмууд нь болохоор төмрөөр хоолж амьдардаг. За тэднээсээ төмрнөөс гаргасан энергиэр амьдраад тэгээд өвчл төрөгчийг одоо уралд оруулаад тэндээс энерги гаргаж амьдардаг ийм нэг эст одоо бактериуд байдаг. За энэ бактериуд нь болохоор яг энэ Австралид байдаг байгаа. За энийг болохоор амьд организм чулуу бол металл идэж амьдардаг иддэг энэ үеийг хэлж байгаа. Одоо ч гэсэн байгаа гэсэн. За хоёрдугаар үе нь болохоор бид нар ерөөдөө амьд организмууд нь бусад амьд организмаа иддэг үеийг хэлж байна. За тэр нь болохоор одоо хүртэл байгаа бид нар ч гэсэн өнөөдөр одоо хэд боловсруулагдаагүй амьдтыг мах ч юм уу те хөрмөсний ногоо идэж байна. За бусад амьтад ч гэсэн амьдрахын тулд организмд болох ногоо идэж байна. Ногооны тэжээлтэй амьтад байна. За тэгээд махчин амьтад байна. Тэд нар буцаагаад бас боловсруулагдаагүй яг байгальд байгаа чигээр нь идэж байгаа тэдгээр зүйлүүдийг хэлж байгаа юм. За тэгээд мэдээж амьд амьтны бие дотор бол
бие байх бодис нь болохоор хүчил төрөгч, нөөц хөршлийнхий, хайдрожин, nitrogen гэж за ерөөхдөө энэ дөрвөн гол элементүүдээс бүрддэг. За эдгээр элементүүд нь болохоор ямар ч амьд организмын одоо амьтдын ялангуяа хүн болон амьтдын нийт байгаа эсүүд ер нь 99% нь бол эндээс бүрддэг байгаа. За тэ үлдсэн бараг 1% нь болохоор дөрөвний маш чухал одоо 30-40 гаруй тийм элементүүдээс бүрдэн. Тэр нь жишээлбэл одоо металл гэж болно, витаминууд гэж болно, эдгээр зүйлүүдийг хэлж байгаа. За тэгэхээр эдгээр хамгийн чухал энэ дөрвөн элементүүдээ хаагаараа олж авдаг байх гэхэлэр өвсөн тэжээлтэй амтан байх юм бол өвс идээд болоод авчих нь те өвс урамл идэж авч явах нь. Тэгээд эдгээрээ идэж явахдаа жишээлбэл энэ номон дээр бол үхрийн тухай ярьсан байгаа юм л да. За тэгээд үхэр гэдэг бол ингээд харахаар маш энгийн зүгээр өвсөл идээд байгаа юм шиг боловч яг ясам дээрээ ингээд харах юм бол өхөр бол бэлчиж явах явцтай ойролцоогоор 25-аас 30 төрлийн 25-50 төрлийн өөр төрлийн өвс ногоог өдөрт иддэм байна. Тэгэхээр харахаар маш тийм олон төрлийн өвс ногоог иддэг. Тэгээд өвс ногоо болгон төрөлбөрийн амин дэм шимүүдийг багт авчирдаг учраас ингээд энгийн юм шиг боловч цаана бол маш тийм учиртай. За тэгээд өхрүүдийг ингээд ажиглах юм бол өөрийнх нь битэн хэрэгтэй байгаа ямар бодис хэрэгтэй байгаасаа шалтгаалаад тэр төрлийнхэн бас байгалийнхаа жамаар хэрэгтэй байгаа тэр өвсөө иддэг юм байна. Жишээлбэл гидсэн нэвгэрсэн бол нэг төрлийн өвсийг илүү иддэг. За жишээлбэл өөрт нь яг төмөр дутагдаад байна гэж харах юм бол өөр нэгэн төрлийн өвсийг бас иддэг. Гэх мэтчлэн өдөрт бол маш олон төрлийн өвсийг ингээд өөрөө байгалийнхаа жамаар зохицуулж иддэг юм байна. За хүний тухайд харах юм бол ойролцоогоор 2 сая жилийн өмнөөс хүн гэдэг зүйл болохоор ганцхан л одоо бусад амьтдтай харьцуулахад хүн гэдэг энэ амьтан бол ганцаархнаа ямар нэгэн зүйлийг бага хэмжээгээр боловсруулж иддэг байсан. За түүний нэг нь бол байгаль дээр байгаа амьтад жишээлбэл чонж гэдэг юм уу байх юм бол олдсон маха уурж татаад идэж шүү дээ тий. Гэтэл хүн гэдэг маань тэр олдсон мах ч юм уу ургамал ногоогоо ямар нэгэн байдлаар чулуугаар давтаад жижиглээд тий. За тэгээд бүр сүлрүүгээ галтай байсан учраас түүгээрээ тэрнийга чанаад иддэг болсон. За энэ бол 1 сая жилийн өмнө. За түүнээс хойш хүн бол энэ ямар нэгэн байдлаар хоол хүнсээ барьж аваад за тэгээд тодорхой хэмжээний боловсруулалт орол хийгээд тэгээд иддэг болсон байна. За 3 дахь үеийг нь болохоор ерөнхийдөө сүүлийн одоо 100 жилд гарч ирсэн үе гэж хэлж болно. Тэр нь бол хит боловсруулагдсан хоол хүнсийг иддэг болсон энэ үе юм аа. За тэгээд энэ хит боловсруулсан хоол хүнс дотор нь бидний амьдрал дээр байж чаддгүй тэр бүтээгдэхүүн төрлийн зүйлийг оруулж иддэг болсон тэр үе. Жишээлбэл одоо химийн лабораториас гаргаж ирсэн төрөлөөрийн шинээр нэмэгдсэн одоо substance тэ бодисуудыг оруулдаг эрдгий зүйл гэж чамаа. За тэгэхээр ерөнхийдөө бидний одоо өдөр тутам маш хээр идж байгаа хит боловсруулсан энэ хоол хүнс нь бол яг энэ хөгжлийнхаа түүхэн хөгжлөөс харах юм бол маш шин зүйл. Да тэгээд тэгэхээр бид нар хүн гэдэг үднээс харах юм бол генетикийн хувьд бидний ген бол хит боловсруулагдсан хоол хүнсийг боловсруулж эрүүл боловсруулах тийм хөгжилд хараахан хүрээгүй байна гэдгийг бол энэ түүхийн үднээс хараад хэлж болох нэ. За хамгийн анхны UPF буюу Ultra Processed Food гэдэг маань болохоор сахарын орлуулагч хамгийн гарч ирсэн юм байна. 1879 онд хамгийн анх энэ сахарын орлуулагчийг нэгэн эрдэмтэн санаандгүй байдлаар ингээд лабораторитой хоол туршилт хийж агаад олсон гэж байгаа юм. За тэгээ энэ нь бол дэлхийн 1-р дайны үеэр бас хамгийн хэрэглэгдэж эхэлсэн. Үүнээс хойш бол энэ сахарын орлуулагчийг бол хамгийн анхны хит боловсруулсан хоол хүнсэндээ хэрэглэж эхэлсэн зүйл гэсэн үг. Тэгэхээр түрүүнд хэлсэнчлэн хит боловсруулсан энэ хүү бодис маань болохоор лабораторид гаргаж ирсэн тий байгальд оршдгоо тийм зүйл байжээ. За тэгээд одоо ингээд харах юм бол хит боловсруулсан бүтээгдэхүүнийг бол ерөөхдөө Америкт байх юм бол Англид байх юм бол нэг хүн ойролцоогоор 8 кг хит боловсруулагдсан бодисыг жилдээ иддэг байх нь. Тэгэхээр маш их хэмжээтэй гэсэн. Тэгэхээр мэдхгүй эдгээр бодисуудыг бол маш ихээр иддэг байх нэ. За тэгээд ингээд хүүхдтэр ингээд туршилт хийсэн юм байл да. Түрүүнд би ингээд ярьжсэн
үхэр өөрөө бол тэр олон өвс ногоог өөрөө зохицуулаад идэж штгээ гэж те. Хүүхдүүд хэрвээ хэд боловсруулагдсан хоол хүнс идэж үзээгүй дөнгөж нөгөө нэг эхийн сүгээрээ дөнгөж бойжоод байж байгаа дараа нь арай хоолнд ороогүй байгаа хүүхдүүдийг ингээд тэд нэр ингээд өөрөөс хоолоо сонгож чадах нь уу гэд ингээд харсан чинь яг энэ юун дээр бол туршилтан дээр бол чадсан юм байна. Яг хүүхдүүдтэй болоод тэ ойролцоогоор нэг 40 төрлийн хоолыг өмнө ингээд тавиад тэр нь бол хэд боловсруулагдсан хоол биш. Яг ингээд байгалийнхаа жамаар одоо тодорхой хэмжээнд боловсруулсан хоол гэсэн үг. Жишээлбэл луува, манжинч гэдэг юм уу те. Тэгэл маах эдэр гэдэг яг ингээд өнө төрөл бүрийн ногоо болон олон төрлийн юмнуудыг холилоод ингээд өөрт нь үзүүлээд тавьсан чинь хүүхд бол өөрөө сонгож аваад эзэн тэгээд гидсэн эдэр өвтөх болонгуудаа хүнсний ногоо тэр өдөр нь хиддэг ч юм уу. Ингээд хүүхд бол байгалийнхаа жамаар яг үхэртэй адилхан ч тийм үү те. Ер нь бол хүн гэдэг зүйл бол байгалийнхаа жамаар өөртөө юу хэрэгтэй байгаа зүйлээ сонгож чаддаг байдгийг бол энэ юугаар харуулсан байгаамаа. За тэгэхээр эндээс бол хүүхдээ бол ингээд дураар нь идэвхлэе гэсэн үг бол биш. За тэгээд тэрийг нь эрүүл бас зүйлүүдийг сонгож идэвхлэх хэрэгтэй байна гэдгийг нь ойлгох хэрэгтэй байна. За тэгвэл ингээд түрүүн нагийн хэлжсэн дэлхий дээр бол хит тархалттай obesity гэдэг зүйл маш амар болоод байна. За тэгээд энэний гол шалтгаан нь ер нь юу юм бэ? Бид нар яаж бидний бие өөрийнхөө энэ бодисын солилцоог зохицуулт юм бэ гэдгийг нь одоо бас харж байгаа юм л да. Тэгээд энэ дээр бол хархан дээр хийснийг судалгаан дээр болох юм бол харахаар ер нь бол эндээс гарсан үр дүн нь бидний бие организм бол өөрөө жингээ зохицуулах маш боломжтой юм байна. Харин тэр нь бол тархин дээр байдаг лептин гэдэг гормоноос гарч байгаа зүйл нь лептин гэдэг энэ гормон бол бидний жин зохицуулт юм байна. За тэгэнгүүт энэ хархан дээр хийсэн болохоор нэг нь болохоор энэ гормоныг нь гаргаж чадхаа болсон. Энэ болохоор гормон өөрийнхөө хэвийн зохицуулдаг болсон эдгээр зүйлүүдийг хархан дээр ирэхэд энэ гормон болохоор чадхаа болонгууд нь өөрийнхөө хязгаар цадснаа мэдхээ болтлоо маш их ирээддэг болсон юм байна. Тэгэнгүүт угаас тарлалт маш их болжээ тий. За тэгвэл энэ хэд боловсруулагдсан хоол хүнс UPF гэдэг нь болохоор бидний өөрийнхөө жинг зохицуулах энэ гормон болон бусад бас тархинд очих мэдээллүүдийг бас гэмтээдэг. За тэрнээс нь болоод бид нэр ерөөсөө цадсан ирнээсээ цадхаа мэдэж чадахгүй хит ихээр идэл тэгээ ерөнхийдөө бол дараа ярих болно хэд боловсруулах хоол хүнс гэдэг маань та нарыг ингээд бүр донтуулт юм байна л да. Архин донцсон байдаг. Одоо хаард мэхэн донцсон байдаг. Тэрнтэй адилхан энэ хоол хүнсэндээ тонтдог болгох юм байна. Тэгээд л нэг таргалцсан хүнийг хэд таргалцсан хүнийг чи одоо баг тэгээд ингээд жоохон хөдлөөдөө тэгэхэр турна гэдэг. Тэг ерөөсө болтгүй шүү дээ тий. Тэгж хичнээн баг идэ зарим хүмүүс усан ч таргалаад байна гэдэг тий. Тэгээ зарим хүмүүс би амар жимд явж ерөөсө турохгүй байна гэдэг. Энэ бол цаанаа дахиад зөвхөн баг идэх тий зөвхөн хөдөлгөөн хийхээс гадна дахиад цаана өшөө зүйлүүд байна. Тийм болохоор таргалахад маш хэцүү байдаг юм байна. Турахад маш хэцүү байд юм байна гэдгийг бас энэ чи ярьж байгаа. За тэгвэл энэ ном дээр хэлж байгаа болохоор за тэгвэл та нар одоо ингээд хэд боловсруулсан бүтээгдэхүүн хамгийн муу гэж яриад байгаа юм. Яагаад тэгвэл сахар муу биш гэж те. Бид нэр бол сүүлийн 20-д жил сахар маш муу гэдэг зүйлийг бол угаасаа ярьсаар ихсгсэн. Одоо ялангуяа сахар бол нүүрс хүчлийн одоо карбохайдрат карбтай зүйлүүдийг бол идэж болохгүй гэд ерөөсөө ингэж яриад байгаа шүү дээ. Нүүрс ус те. Сахар бол нүүрс усаа багасгах тэгэл паста тэм үү талахыг тэгээ багасгах гэх юм бол торно гээл те. Тэгэхэд их яриад байгаа. За тэгээд тэр нь яг үний юм уу гэж те. За тэгээд энэ дээр бол судалгаа хийсэн. Gary Taubes гэдэг энэ эрдэмтэн бол судалгаа ер нь бол Gary Taubes гэдэг эрдэмтэн биш энэ одоо журналист хүн бол хамгийн анхны энэ сахар муу гэдэг зүйлүүдийг бол гаргаж ирсэн. Энэ болохоор нэг Atkins-ийн diet гэдэг шүү дээ. Тэгээ 1972 онд доктор Atkins ерөөхдөө эдний зүйлээ за ер нь сахар идэхгүй л зүгээр юм байна гэдгийг нь бол улам дэвэргээд энэ Gary Taubes гэдэг хүн бол ингээд бүр бидний тарих босн мэдтэл юм ном өдр гаргаад ингээд яасан. Тэгээд бид нэр одоо ерөөсөл сахар идэхгүй эсвэл одоо махтай хоол идэхгүй гэл те ингээл ийм бүр ингээд байлдуулдаг болсон. Гэхдээ яг үнэрхтэй ах юм бол өөрөө бол эрдэмтэн хүн байгаагүй. Gary Taubes гэдэг маань өөрөө зохиолч хүн байсан. Тэгээд гэл хаяа сонинд нийтлэл бичээл тэгэл яаж хийж байгаа л мөнгө олохгүй бол бүр ингээд сарынхаа байрны хөлсөө яаж төлөх вэ гэдэг хүн байж байгаад гівгэнд ийм санаа болоод тэрийг битсэн чинь хийт болоод за тэгээд
ингэж нэрд гарсан тийм хүн байт юм байна. За тэгээд яг үний эрхтэй судалгаа ингээд хийгээд үзэхээр лабораторийн судалгаа хийхээр хит нүүрс ус багтай хоол хүнс идсэн болон эрдийн нүүрс устай хоол идсэн хоёр бол ерөөс ялгаагүй байт юм байна. За мэдээж эхний 3 4 7 хоногийн судалгаан дээр эхний 4 хоногтой бол яхаарахгүй нүүрс ус бага идэхээр жин багассан байдаг. Гэхдээ буцаад 2 3 сарын дараа бол буцаад хэвэн жиндээ ирсэн байна. Тэгэхээр энэ бол тийм урт хугацааны жин хасалтыг бол ямар ч нөлөө үзүүлэх юм байна. Буцаагаад хүн гэдэг бол өөрийнхөө метаболизмаар зохицуулаад буцаад хэвэн жиндээ тодорхой хугацааны дараа хүрчдэг тийм зүйл байна гэж иж байгаа. За тэгэхээр ер нь бол сахар буруу юм а гэдгийг бол тэр санааг ер нь хит бас авч явах хэрэгтэй юм л да. Эрдийн хэмжээгээр хоол хүнс тодорхой хэмжээний сахар, тодорхой хэмжээний нүүрс ус бол байх шаардлагатай. Тэрийг бол зохицуулж зөв зүйлээр нийт хэрэгтэй. Хамгийн сахарын хамгийн муу зүйл нь гэх юм бол хэрэг бодож олох зүйл гэх юм бол шүдэнд маш муу. За тэгээд яг хүмүүс ч гэсэн хит их сахар хэтэрхий чихэр идэхээр угаасаа шүдэнд орхоцдог. За энэ бол угаасаа үнэн зүйл гэж хэлж байгаа юм аа. За тэгвэл яагаад дасгал хийж болохгүй гэж. Тэгээд дасгал хийгээд эсэргээрээ сайн дасгал хийх юм бол жингээ хасаж болно үсттэй гэж тэгж байгаа юм. За тэгээ мэдээж яах аргагүй 1960-аад онд болон 2000-аад онтой ингээд харьцуулахад бол Америкийн нэгдсэн улсын одоо судалгаан дээр харахад жин маш ихээр нэмэгдсэн. Тэгээ хит харгалсан хүмүүс их болсон. Тэгээд түүнтэй адилхан бидний өдөртмийн амьдралд суугаа ажил маш ихээр нэмэгдсэн учраас хүн болго ер нь их суудаг болсон байна. За тийм учраас ер нь хүмүүсийн тархалт нэмэгдсэн юм шүү. Тэгэхээр хөдөлгөөн багаснаас болсон юм шүү гэдэг бас нэг тийм таавар ээж болж байна. За гэтэл яг үний ихтэй ингээд харах юм бол бас яг тийм биш юм байна л да. Нэг судалгаа хийсэн. За тэр нь болохоор өдөр тутам бид нэр суугаа амьдралтай байдаг хүмүүсийн хит ямар хэмжээний калори шатааж байна. За тэгээд бүр ингээд Танзанд очиод нүүдэлчин төвөрлөгчээрээ анчин төвөрлөгч хийж өдөр болгон тэ машин дээр байхгүй алхаж явдаг тэр хүмүүсийн хэр зэрэг калори шатааж ийнэ гэдээ ингээд очиод тийм судалгаа хийхэд ойролцоо ижил хэмжээний калори шатааж ирсэн байна. Энэ бол ингээд маш сонирхолтой судалгаа нийтэн гарч ирж байгаа юм. Тэгэхээр өдөржингөө алхаад ан барих гад алхаж байгаа тэр Танзанд амьдарч байгаа тэр омгийн хүмүүстэй бид нар бол адилхан хэмжээний тодорхой хэмжээнд адилхан хэмжээний ер нь бол нэг зөрөөгөө калори шатаж байгаа юм л да. Энэ яасан бэ гэсэн чинь хүний бие организм өөрөө хит их ачаалтай хит их алхаад байхаар их мэдээж их калори зарцуулж байгаа. Гэхдээ тэр анчин буцаад ангаа барьж ирчээд гэртээ ирээд унтаад амрахтаа илүү бага калори зарцуулд юм байна. Тэгэхээр нэг өдрийнх нь нийт цагааг зарцуулах калорийн хэмжээ нь бол адилхан байдаг. За тэгэнгүүт та жишээлбэл тэгэхээр их дасгал хийгээдээ мэдээж 200 300 ккал зарцууллаа гэдэг апп дээр чи ингээ гараад ирэн тэ. Та өнөөдөр та гүүгээд 200 ккал зарцуулсан байна гэд. Тэгээд ингээд мэдээж тэр нь үнэн. За тэгээд шөнө болоод унтахаар маш тайван унтдаг учраас бага хэмжээний калори зарцуулаа. Тэгээд өдрийнхөө хэмжээнд бол адилхан байт юм байна. Тэгэхээр дасгал бол ямар ч үр дүн өгье гэж хэлж байгаа зүйл биш. Харин эсрэгээр дасгал гэдэг маань эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй. Сая хэлсэнчлэн сайн унтна, эрүүл биет нь сайн, сэтгэл готарлаас аврамж гэдэг юм уу те хамгаална гэх мэтчлэн дасгал гэдэг зүйл өөрөө бол маш хэрэгтэй зүйлээ. Гэхдээ зөвхөн дасгал хийснээрээ бол жингийн илүүдлээ хасна гэж байхгүй байдаг юм байна. За бас нэг жингийн илүүдэл дээр хэлж байгаа нэг зүйл нь болохоор сэтгэлийн тэнхээ дутуугаас болж байгаа юм биш үү те will power гэдэг штэ те зарим хүмүүс ингээ гүрийж чадахгүй байна. Гүрийхгүй хоол идэхэ болохгүй ингээ гүрийхгүй болохоор чинь ингээ тархлаад байна гэдэг зүйл үүдэг. Тэгээд ихэвчлэн нийгэмд бид нар хэд тархалтай хүмүүсийг болохоор харахтаа нэг нь болохоор мэдээж генетикийн ч юм уу эсвэл өвчний улмаас хит таргалсан тэр хүмүүс байна. Тэдрийг бол угаас ямарч буруутгах шаардлагагүй. Хоёрдугаарт нь болохоор харахтаа бид нар за энэ бол угаасаа ямар ч өвчнгүй генетикийн зүйл зүгээр нээс ерөөсөө сэтгэлийн тэнхээгүй өөрийгөө хэн чаддгүй нөхөр байна. Тэгэхээр таргалчихжээ. Гэх мэтчлэн ер нь муу талаас нь илүү харах хандлагатай байдаг. За ингээд генетикийн зүйлээс өнцгөөс харах юм бол яхахгүй энэ үнэн. Гилсио гэдэг энэ хоёр дамтныг ингээд гарч судалснаар байх юм бол энэ генетикийн хоол боловсруулах талаас нь хэр нөлөөтэй байдаг. Жишээлбэл ямар хоолыг илүү их
хурдан боловсруулаад эсвэл нөгөө нэг хаана тэр өөхөө хадгалах уу гэдэг шийддэг тий. Эсвэл өөхийг хадгалахгүй ингээд айгүй их өндөр бодсын солилцоотой хүмүүс байдаг шүү дээ. Гэхдээ зэргийн тэр зүйл нь бол генетикийн зүйлээс харах юм бол тэр нь нөлөөлдөг генүүд бол байна. Илүү ихтэй туранхай байх боломжтой тийм гентэй хүмүүс байдаг. Харин идэх гэдэг энэхүү зүйлийг бол идэх гэдэг энэхүү бидний хийж байгаа үйлдэлийг бол нөлөөлдөг ген бол байхгүй. Тэр зүйлээр бол харагдаагүй байна. Тийм хэрвээ гентэй байсан бол тэрэн дээр судалгаа хийх боломжтой байсан гэж хаялж байгаа юм л да. За тэгэхээр идж байгаа нэгэнтээ идсэн бол тэрийг яаж боловсруулахыг нь хаана тэр өөхийг хадгалахыг нь бол генүүд нь бас ингээд тухайн гентэй холбоотой зүйлээр зохицуулаад явуулт юм байна. Харин идэх гэдэг зүйл нь болохоор өөрөө тийм боломжгүй юм шиг байна. За ингээд энэ тал дээр одоо хичнээн сэтгэлийн тэнхээ байна уу гэдэг дээр одоо эхрүүдийн судалгаан дээр нэлээд бас судалгаа хийсэн зүйл байт юм байна. За тэгээд ингээд өөрөө энэ зохиолч нь бас өөрөө ихэр юм байна л да. Тэгээд өөрөө болохоор Англид амьдардаг. За тэгээд ихэр нь нэг хэсэг бол ингээд Америкт амьдарсан юм байна. За тэгээд Америкт амьдрахдаа адилхан шүү дээ. Генди хувьд энэ хоёр адилхан. Гэсэн чинь ихэр нь 20 кг-аар илүү их тархалттай болоод хэдэн 6 сарын дараа Америкт амьдраад ирсэн юм байна л да. За тэгээд эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр хаана амьдарч байгаа ялангуяа хүрээлэн байгаа орчин чинь бас маш их нөлөөтэй. Зөвхөн генетикээс гадна энэ зохиолчийн ихэр маань болохоор Америкт амьдрахдаа яг эрүүл хоол хүнс амархан идэж болох боломжгүй тийм хотод амьдарсан. За тэрийг болохоор ерөөдөө food swamp гэж тэр нь болохоор хоол хүнсний намагч гэдэг юм уу те. Өөрөөр хэлбэл хаашаа л очоод хоол идэх гэсэн эсвэл нөгөө нэг fast foods ч юм уу хажууд нь KFC, McDonald's те. За тэгэл ингээл гайгүй хоол ингээл хайхал хүнсний дэлгүүр энэ би өөрөө хоолоо идчихлээ тэр нь дахиад бүр 10-20 минутын зайтай газар ч юм уу. Тэгээд амархан хоол идэх боломжтой газар дандаа fast food, за тэгээд junk food эсвэл одоо чихэр шоколад тийм газар өөрөө амьдэрчсэн тэр ихнийх нь зохиолч ихэр маань ах нь тэгэнгүүт тэр хүн бол тэр байгаа газараас шалтгаалаад тэр хамгийн ихний бүлэг дээр ярьжсэн тэр эрүүл хоол хүнсийг бод идэж болох боломж нь том багасаад эсрэгээрээ хэд боловсруулсан хоол хүнсийг идэхээс өөр аргагүй болсон тийм нөхцөлд хүрсэн юм байна. За тэгээд тухайн үедээ бол өөрөө зохиолч маань болохоор ахыгаа ингээд харгалцсныг харчаад бас бүр ингээд иччихсэн тий. Чи тураач тур ямар сони юм бэ те. Хоол ингээд идэхээ багсгачаач ямар сони ингээд тиймэрхүү байдлаар харж байсан боловч номын судалгаа хийгээд ингээд ихэлсэн чинь эн чинь бас тийм амархан зүйл биш юм байна. Хүрээлэн байгаа орчин чинь маш өндрөөр нөлөөдтэй юм байна гэдгийг бол эндээс ингээд өөрөө мэдэж авсан байгаа юм. За энэ хүрээлэн байгаа орчноос гадна мөн гэр бүлийн одоо орлогын түвшин бас нэлийн өндөр байдаг нөлөөлт юм байна л да. Тэгээд өндөр орлоготой гэр бүл байх юм бол энэ тархалах магадлал нь бас хамаагүй бага байт юм байна. Бабуур одоо бага орлоготой гэр бүл байх юм бол ямар нэг байдлаар тархалах магадлал маш өндөр болт юм байна. Учир нь түрүүнд хэлжсэн бас наагийн бас дурдж байсан буур хөгжилтэй орнод орлогынхаа маш өндөр хувийг нь болохоор хоол хүнсний зайд зарцуулдаг гэж. Тэгэхээр хэд боловсруулагдсан бүтээгдэхүүн гэдэг маань өөрөө маш хямдхан байдлаар олон маш их тооны хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл хямдхан олдож болдог. KFC ороод идэхээр хямдхан тий. Тэгэх юм бол эрүүл хоол хүнс идэх гээд маш тийм цоош ногоо аваад тэрийг ингээд өөртөө хоол игээд идэх юм бол тэр нь өдөрт мэдэх юм бол үнэтэй тусдаг байгаа. За тэгэхээр орлогын түвшин гэдэг маань бас тархалттай бас холбоотой байх нэ гэдгийг хэмжээс хардж байгаа. За тэгвэл энэ хэд боловсруулсан бүтээгдэхүүн гэдэг зүйл маань хоол хүнс гэдэг зүйл маань бидний тархинд яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг бас судалгаа хийх гэж зохиолч маань бол өөрөө хамгийн нэг номыг бичиж эхлэхдээ бол 4-7 хоног хэд боловсруулсан бүтээгдэхүүн идэж эхэлсэн байгаа. За тэгээд энэ 3-7 хоног дээр бол ингээд бүр өөрөө бол бие нь ингээд амар муухай болоод тий ерөөсөө л ингээд хитэн насаар хөгшөрсөн юм шиг юмаа хийж чадах байлаа амьсгаланд авчтаал тийм болж ихснийг бол өөрөө мэдчихсэн. За тэгээд ингээд унтаж чадхаа байсан гэж юм бүр сүүлрээ унтаж чадхаа байсан. Нөгөө хит боловсруулалтын бүтээгч маш их сахартай. Их сахартай болохоор ус уудаг болсон. Тэгээд бараг шөндөө хэд удаа босдог болсон. За тэгээд өтгөн хатаж ихэлсэн хэвийн ажиллахаа болсон. Гих мэтчлээ ерөөсөө л ингээд 3-7 хоног хит боловсруулалт зөвхөн тийм хоол идсэн чинь одоо бүр ингээд хамт чанараа хүртэл ингээд
алдаж эхэлсэн. За тэгээ эрүүл мэнд мэдэгдэхүйц ийм том нөлөө үзүүлсэнийг бол ингээд өөрөө ойлгосон. За тэгээ 4-7 хоног сүүл рүүгээ идэж тусаад ингээд харсан чинь өөрөө 4-7 хоногийн турш 6 кг-аар тархсан байсан байгаа юм байна. За тэгээд анх энэ туршилтаа хийхээс өмнө эмнэлэг дээр очиод төрөл бүрийн шинжилгээ өгсөн байсан. Дахиад тэр шинжилгээнүүдээ ингээд гаргаад эхэлсэн чинь төрөний хэлжсэн нэг өсгөөрөө гарч ирдэг гормон эдэр нь бол ингээд байнга өсгөлийн төвшөнд тийм өндөр хэмжээний гормон тэ зүгээр агаарнээсээ гардаг болсон. Өөрөөр хэлбэл байнга идэх гэдэг нь гэсэн үг шүү дээ. За тэгээд өрөвсөл нь ингээд хамаагүй ихссэн. За тэг бүр хамгийн аймаар нь MRI-д өөрийнх нь тархийг харуулсан чинь тэр MRI-ын тархинаас гарсан тэр үр дүн нь болохоор бидний одоо ямар нэгэн зүйл донтсон байдаг тэр төвшний хэмжээний бас тийм өөрчлөлт орсон байна гэж байна. Тэгэхээр архин донцсон хүн байдаг тий хар тамхин донцсон тэрнтэй адилхан хэмжээний 4-7 хоногийнхаа өмнөхтэй харьцуулбал тийм донтолтын шинж тэмдэг бол тархиных нь MRI зургаас харагдсан гэж байна. За тэгээд маш тийм амар үр дүн гарсан. Тэгээд өөрөө бодож байгаа юм л да хэрвээ би том хүн ингэж байгаа юм бол хүүхэд яах юм бэ? Хэд боловсруулсан бүтээгдэхүүн идэх хүүхдүүдийг бодоод үзлээ. Дөнгөж тархин өсч хүрчээ тий. Тэгэхээр бүр ингээд амьдралыг ингээд бүр хэд юмд ингээд донтуулах тэр багаас нь тэр амар үр нөлөө үзүүлэхээр байна гэдгийг бол өөрөө бас ингэж харсан. Өөрөөр хэлбэл ерөөсөө хоолнд донтдог болсон байгаа байхгүй юу? За яах вэ? Энд чинь нэг өөрийнх нь баярсан зүйл нь болохоор 4-7 хоног байсан учраас энийг бол буцаах бүрэн боломжтой. Тийм учраас хэвийн хэд боловсрол бүтээгдэхүүн идэхгүй тэр хоол хүнсээрээ ингээд одоо эрүүл хоол хүнсэдэд эхлэх юм бол буцаад идэхээр өөрчлөлтөд нь хэвийн төвшөнд орсон байна гэж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө энэ хэд боловсруулагчдын бүтээгдэхүүнд орж байгаа бодисууд маань буцаагаад хоолнд донтуулдаг тэр зүйлийг хийгээд байна. Дотор нь бол маш олон төрлийн бодис байгаа тий. Тэгэхээр ямар хоол хүнс сонгох гэдэг маань бол ингээд маш чухал болчиход байна. Ерөөхдөө ингэж ойлгох хэрэгтэй юм л да. Энэ бол хоол биш те. Хэд боловсруулсан хоол гэдэг нь хоол биш дахин хэлнэ. Тийм болохоор ингээд банан ч юм уу эсвэл те дахиач гэдэг юм уу мах ч гэдэг юм уу сайхан монгол хоол те байхад тэр бол эрүүл хоол тооцогдох нь байна. Хэд боловсруулсан хоол гэдэг нь бүр таныг бүр хоолнд донтуулдаг тийм өвчтөй болгож байна гэдгийг бол энэ бүлэг дээр бас ингээд бичсэн байгаамаа. За дараагийн бүлэгтэр нөгөө хэд боловсруулсан бүтээгдэхүүний талаар бас дахиад үргэлжлүүлээд илэрэнгүй явна. Хэд боловсруулсан бүтээгдэхүүнүүд урдчлаад бараг ингээд зажилтсан байдаг. За тэрний үгс үг гэхээр ер нь ингээд нэг одоо жишээлбэл алим ч юм уу те ингээд итгэхэд тэр яг органик тэр хэлбэрээр нь итгэхэд те хүн өөрөө ингээд аман дотроо те одоо зайлагтлаа маш сайн зайжлах хэрэгтэй. Зайжлууртай байдаг те. Гэтэл ингээд та нар анзаарах юм бол одоо жишээлбэл McDonald's ч юм уу, одоо KFC ч юм уу, бургер ч юм уу те. Тэр жишээлбэл хоолнууд одоо супермаркетаас авч байгаа янз бүрийн хоолнууд ч юм уу те. Аль түрүүн одоо боловсруулж явахдаа аль түрүүн зайжлаад маш зөөлхөн бараг л ингээд аманд ороод тэг хоёр зайжлал залгихэд бэлэн болцсон байдаг те. Тэгэхээр энэ дэр нэг алимны жишээ авч байгаа юм л да. За жишээлбэл ингээд чи нэг ширхэг ингээд алим итгэхэд за тэр алимны нэг 2.5% файбер байдаг. За бусад үлдсэн 97.5% нэгсэн доо жуус. Тэгэхээр тэр алимыг итгэхэд чи нөгөө файбертай хамтдаа идж байгаа учраас энэ нэгдүгürt өөрөө ирүүл. Хоёрдугаар жишээлбэл ингээд чи 2 алим баг нэг судал дээр 2 алим идэнэ гэдэг баг 2 том бүтэн алим идэнэ гэдэг чинь баг боломжгүй шүү дээ тий. Чинь хитрэн шүү дээ тий. Идэх дуурч хүрхэ болчихно. Гэтэл чи жишээлбэл 1 стакан алимны 100% жуус уулаа тий. Гэтэл тэр 1 стакан алимны жуус дотор чинь баг 7-8 алим багтцсан байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд жуус уучгаад ингээд би алим идсэн юм шиг эсвэл алим идсэн юм шиг одоо бүх одоо тэр шаардлагатай бүтээгдэхүүнээ авчлаа гэж ингэж бодоод байдаг те. Гэтэл яг үндэ хэлэхэд нөгөө ингээд жуус болгоод ч юм уу те эсвэл ингээд үйлдвэрлэлийн аргаар зөөлөн болгоод ингэсэн бүтээгдэхүүнүүд нэгсэнтэй тэр одоо натуралны өгөгдлөд одоо тэр алим байхдаа ч юм уу те тэр бүтцийг ингээд тэр чигээр нь эвдээд сүдэлчт юм байл та. Гэтэл одоо жишээлбэл чи алимны жуус уухад те эсвэл алимыг ингээд миксертгэхэд тэр файбер тэр нэг 2.5% байсан файбер нэгсэн добр огт байхгүй болчихно гэсэн үг.
Тийм учраас жуус ууж яхад бол чи алюминаас авах хэрэгтэй тэр файбра авч чадахгүй гэсэн. Тийм учраас жуусыг чи баг жуусээр дамжуулаад баг 10 алюм идчихэж байгаа юм шиг мөртлөө яг үнэ хэлэхэд суудал дээр чи нэгээс илүү алюм идчих чаддгаа тийм. Тэгэхээр энэ аюу тийм сонгодог энэ төр жишээ байхгүй. Гэтэл яг чи алюмины жуус ууж байгаа нь бол тэрний чи баг 15-20% нь бол сахар байдаг юм л да. Тэгэхээр apple juice, orange juice гэж бид нар уудаг. Гэтэл энэ нь бол яг үнэ хэлэхэд бусад ууж байгаа одоо Coca-Cola ч юм уу те. Тэр нэг soft drink гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр тэр одоо газтай ундаанаас ч юм уу нэг тийм бас ялгаагүй болж байгаа. Яг тэгэхээр энэ одоо жишээлбэл кола ч юм уу ундаанууд маш их хэмжээний сахартай учраас тэр одоо алюмины жуус ч юм уу тэр ундааг уухад бол те одоо сахар цусандаг сахарны хэмжээ чинь огцом инсулины хэмжээтэй огцом ингээд богинохон хугацаанд дотор те өсөөд за тэр нь ингээд чамд айгуу тийм сэргэг мэдрэмж төрүүлээ те. Тэгээ буцаад ингээд унах үед би чинь юу нөхөж эхэлдэг вэ гэхээр дахиад нөгөө сахартай бүтээгдэхүүн сахар дахиад нөгөө сахарын хэмжээг өсгөхийг ингээд би нэхэд эхэлдэг юм байна л да. За тийм учраас энэ яг сахартай бүтээгдэхүүнүүд нөгөө түрүүн тэгшээ хэлсэнтэй донтуулах гэдэг те донтоод тэр хүн дахиж тэр хоолоо идэх гээд эсвэл тэр сахартай ундагаа дахиж уух гэдэг нь бол нөгөө цусандаг сахарны хэмжээ огцом өсөд буурах үед буцаад яг л нэг хар тамхины бие дүүлжилдэг нөлөө бас яг ялгаагүй шүү дээ. Тэр хар тамхи ч юм уу эсвэл тамхи татхад нөгөө маш богинохон хугацаанд огцом ингээл нэг хаа явдаг те одоо жишээлбэл нэг тийм гоё мэдрэмж ч юм уу те тэр нь одоо энэ бол сахартай цусны инсулины хэмжээ маш огцом өсөд тэгээ унах үедээ дахиад нөгөө хар тамхи бие шаардаад эхэлдэг те яг ялгаагүй. Тэгэхээр Макдоналдсын одоо бургер байна. За эсвэл одоо KFC ч юм уу яг ялгаагүй л дээ юм түргэн хоолны бургерүүд янз бүрийн хоолнууд. Тэгэхээр тэд нэр ингээд жижигхэн бургер идж байгаа мөртлөө тэр нь баг 1500 калори буюу маш өндөр калорийн хэмжээтэй байдаг шүү дээ. Магадгүй чи энгийн зүгээр ногоотоо шир идж байгаа бол тэр чинь өсрэл нэг 300-400 калори л байгаа. Гэтэл хамбургер тэр Макдоналдсын ганцхан нэг жижигхэн ингээд гаранд багтахаар те бургер жижигхэн мөртлөө баг 1200 калори байдаг те. Тэгсэн мөртлөө маш зөөлхөн те. Чи тэрийг баг 30 секундын дотор ингээд хид зажлал залгичдаг. Тэгэхээр энэ одоо хит боловсруулсан бүтээгдэхүүний нэг одоо сул тал нь болохоор маш богинохон хугацаанд тэр хитрхи аль дөрөв зажлагдсан учраас тэрийг богинохон хугацаанд маш их калорийг ингээд авах боломжийг нэгсэндээ чамд олгодог гэсэн үг. Яг үл аль дөрөв тэр одоо процессороо те зажлалтыг нь чамд аль дөрөв хийгээд өгсөн гэсэн үг. Тэгэд эрнээс болоод тэр үеийг хэл бидний нүүрний одоо ясанд те одоо ирүүнд ингээд өөрчлөлт орж байгаа юм. Хитэг бэлднэр уулна одоо маш хатуу бүтээгдэхүүн те одоо жишээлбэл ингээд маш их зажлууртай юмнууд бид нар байглаасаа уулна итгэх хэвээр мах зажлууртай уулна байх хэвээр. Гэтэл одоо зажлах шаардлагагүй бараг залгихаар хоол идэх хахаар нөгөө зажлах булчин ажиллахгүй те тэгээ сүултээ ингээд нөгөө ирүү ингээд бүр ингээд сүултээ ингээд жижигэрсэн ийм хэлбэрлүү одоо бид нар одоо хүн төрлөختний одоо жишээлбэл те ингээд ирүүний хэмжээ ингээд орж байгаа юм байна л да энийгээр гарч ирдэг гэсэн үг. Тэгэхээр энэ нь мэдээж бас айгүй муу. Тэг хүүхдүүд ялангуяа шүдэндээ одоо янз бүрийн аппарат хийлгэх ч юм уу янз бүрийн асуудлууд гаргах одоо асуудлуудыг үүсгэнэ гэсэн үг. За тэгээд энэ хит боловсруулсан бүтээгдэхүүн ингээд урт хугацаанд хадгалж болдог нэг чанар нь яагаад гэхэлэр мэдээж химийн бүтээгдэхүүн элдэн янз юм болж байгаа. Тэгээд тэрнээс гадна одоо айгүй тийм хуурай болгох юм байл та. Нэгсэндээ дотор байгаа moist буюу чигийг нь авцсан учраас одоо хадгалахад тэ өмнөх ирдгүү ялцардгүү уддаг. Тэгээд энэ дэр нэг бас нэг жишээ өгсөн маа л да. Гэтэ яг энэ нь ингээд тийм баталгаатай хийсэлэдгээр хүмүүс тэгж ярьдаг. Тэгээд сонин хэвлэлээр хүртэл гарч ирсэн байл та. Макдоналдсын тэ одоо бургерийн махыг нь ингээд махантай хизээж мууддгүү гинэ. Хэдэн олон жил хадгалсан ч Макдоналдсын мах мууддгүү. Тэгэхээр тийм удаан хугацаанд муудахгүй технологи хүртэл ашиглаж одоо элдв янзын химийн бүтээгдэхүүн холж тэ доторх байх ёстой чиглэлийг нь хүчээр тэ одоо ингээ авснараа тэ тэгэхээр бид нар нэгсэндээ баг тийм бид нар хэлдэж штэ нэг пластик идэж байгаа маа хааш тэ ингээ нэг пластик гिचэг гэдтэй одоо баг ирзэн идэж байгаа юм шиг гэдэг штэ тэгэхээр тэр яг үндэ хэлгээд яг л ирзэн шиг болтол нь хоолыг боловсруулсан л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ нь мэдээж буцаад бидний эрүүл мэндэд бүгдээрээ дандаа одоо маш муу гэсэн үг. За тэгээд энэ хил боловсруулсан бүтээгдэхүүн хүртэл айгүй сонин үнэртэй байдаг яг үндэ хэлгээд. Тэгэл одоо бид нар жишээлбэл flavoring буюу одоо нэмэлт одоо тэр одоо амтлагч үнрүүд бас ингээд айгүй их нэмд юм байл та. Тэгээд заримдаа ингээл чихэр идэх чинь ингээл
айгүй гоё жимсний амттай байдаг шүү дээ. Яг ингээл оранжны амттай эсвэл бананы амттай ч юм уу. Эсвэл ингээл айгүй гоё гүзээлцгний яг сингэнсэн амт гараал эсвэл үнэр нь гараал те. Тэгэхээр яг тэр гүзээлцгний үнэртж байгаа тэр үнэр тэр амтнууд яг үндэ гэлгээд ямар ч гүзээлцгнээс гаргаж аваагүй те. Нэмэлт зүгээр л химийн найрлагаар гаргаж авсан химийн үнэр. Тэгэхээр бид нэр тэр үтгийг л одоо жишээлбэл янз бүрийн одоо шампунь байдаг шүү дээ те. Одоо янз бүрийн жимсний амттай ч юм уу те. Янз бүрийн одоо жишээлбэл алюминий амттай алюминий үнэртэй шампунь гэх мэтчлэн бидний хоолноос гадна бидний өдөр тутмын хэрэглэдэг энэ бүтээгдэхүүнүүд. Тэгэхээр эдгээр бүгдээрээ бас дандаа химийн аргаар гаргаж авсан үнэр оруулагч гэсэн үг. Үнэр амт оруулагч. Artificial буюу одоо хиймэл үнэр амт оруулагчийг бид нар одоо маш их хэмжээгээр одоо бас хэрэглэдэг гэсэн үг. Тэгэхээр эдгээр бүгдээрээ дандаа химийн найрлага буюу химийн нэмэлт бүтээгдэхүүн. Тэгэл буцаал энэ яг үндэ хэлэхэд биеинд бол бүгдээрээ хор гэсэн үг. За тэгээд үнэр мэдээж бид нар хоол идэхдээ те амтлагаас гадна үнэрлэлдэг те. Тэгэхээр эдгээр бүгдээрээ нийлжээж бид нар яг тэр бүтэн мэдрэмжийг хоолноос ч юм уу иж байгаа зүйлээс авдаг те. Тэгэхээр үнэрлэх чадвар бидний бодож яснаас илүү мундаг юм байна л да. Бас үнэрлэх чадвараар аливаа тэр одоо идж байгаа хоол хүнс бас муудсан байна уу те. Өөртөө хортой муудсан бүтээгдэхүүн итгэхээс те одоо бас нэгсэнтэй бас сэргийлдэг гэсэн үг. Тэгээд ер нь бол бид нар нэг 10,000 төрлийн одоо янз бүрийн үнэрийг ингээд мэдэрдэг гэж ярьдаг юм байл да. Гэхдээ одоо зохиогчийн энэ бас судалгаан дээр хүнсэлснээр 14 онд хийсэн судалгаа гэдэг юм байл да. Тэрүүн дээр бүр ингээд би одоо өөрөө чинь баг итгээв. Баг нэгээс те 1 триллион одоо янз бүрийн үнэрийг бид нар хоорондоо ялгах тийм одоо бидний хамар те үнэрийг ялгах айгуу тийм чадвартай байна л да болно бол. Тэгэхээр 1 триллион гэхээр одоо юу ч гэсэн үг те. Тэгэхээр нэгсэндээ маш олон төрлийн зүйлийг бид нар үнэрлэх хангалттай чадвар биднэрт бас байдаг юм байна. Тэгэхээр энэ нөгөө хит боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэр нөхдөөд бас ингээд тухайн бүтээгдэхүүнээ одоо танд те яг тэр байгалийн амтыг мэдрүүлэхийн тулд байгалийн үнэрийг мэддэг тэр хоолыг яг байгалийн юм шиг мэдрүүлэхийн тулд маш олон одоо бас амт үнэрэнтэй нэмэлт бүтээгдэхүүнүүдийг одоо бас одоо овчноор гэж ашигласан байдаг гэсэн үг. За ийм судалгаа гэдэг юм байл да. Ер нь одоо food одоо яг энэ хоолны одоо ийм database байдаг юм байна. Тэгэхээр тэрний тооцоололоор бол одоо бидний авж байгаа энэ хоолнд те бараг 26,000 нэмэлт химийн нэмэлт одоо бүтээгдэхүүн химийн урлууд те гэж ордог юм байна. Тэгэхээр нэгсэндээ бид нар хэдэн 10,000 химийн нэмэлт бүтээгдэхүүнийг одоо хоол хүнсэн дээр хийж чинь гэсэн үг. Тэгэхээр энэ бол яг үнийг хэлэхэд тийм байгалийн биш байхгүй юу? Байгалийн ерөөсөө биш гэсэн үг. Тэгэхээр байгалийн биш одоо хоол иж байгаа очих болохоор одоо яг энэ хүний хэлж байгаагаар бол бидний иж байгаа энэ хит боловсруулсан бүтээгдэхүүн бол биш хүнс бишээ гэдэг байхгүй баг хиймэл хүнс гэсэн гэж тодорхойлоод байгаа. Тэгээ бас нэг сонирхолтой нь хит боловсруулж явах энэ хооронд яг үндэ хэлэхэд тэр хоолнд тэр хүнсэн дотор байгаа витаминууд тэр чигээр устдаг. За тэгэл дээрэс нь нөгөө файбер нь багасаад алга болно те. За тэгээд дээрэс нь хүнд шаардлагатай тэр микро элементүүд нь тэр хоолыг хитрхи одоо боловсруулж явах явцад ингээд эсвэл тэр матрикс эсвэл тэр бүтцийн бүгдийг нэвдчихдэг юм байна л да. Тэгээ яг үндэ хэлэхэд бид нэр энэ орчин үед хит боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд хахаар те тэрнээс хит хамааралтай байхаар бид нэр одоо энгийн хоолноос хангалттай авч болох те одоо нэмэлт тэр витаминууд за тэгээд янз бүрийн төрлийн витамин янз бүрийн одоо олон төрлийн нэмэлт одоо жишээлбэл те одоо нутришн байна те тэр одоо бүтээгдэхүүнүүдээ одоо энэ хоолнуудаас бүгднийг авч чаддгүй гинэ. Тэгэл зарим нь ингээл жишээлбэл одоо нэмэлт одоо А одоо Б Т С янз бүрийн витаминуудыг жишээлбэл тарган дээр хүртэл байдаг шүү дээ. Нэмэлт одоо Е витаминыг агуулсан ингээл эднэр бол айгүйх маркетинг те. Гэтэл яг нэмэлт бүтээгдэхүүнээр дээр мультивитамин чинь буцаад танд одоо яг тэр хоолноос авч байгаа витамины хизээч оролдгоо гэдэг нь хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэр нь бас яг үндэ хэлэхэд айгүй асуудалтай те. Тэгэхээр энэ дээр бас нэг миний одоо яг гайхширлыг бас нэг төрүүлсэн зүйл нь болохоор одоо энэ Америкт те одоо Европт за тэгээд Англид одоо хүүхдүүдийн одоо орчин цагийн те хүүхдүүдийн өндөр нь за 30-40 жилийн хүүхдүүдийн өндрөөс улам намхан болж байгаа юм байна л да.
Уул нь Европын одоо жишээлбэл одоо Дани хүмүүс те эсвэл Нидерландчууд айгүй өндөр штэ те. Гэтэл яг одоогийн хүүхдүүд одоо нэлээд 20 30 30 40 жилийн өмнөх хүүхдүүдээс те бараг 5 6 см-аар илүү одоо дундаж ингээ шорт одоо богино нөгөө намхан те. За тэгээд илүү одоо тарган болоод байгааг юм л те. Тэгээ яг яагаад гэсэн чинь яг үнэлгээд энэ хүүхдүүд илүү хоол идж байгаа мөртлөө тэр шаардлагатай витамин, шаардлагатай тэр одоо элементүүдээ авч чаддгүй болцсон гэсэн үг. Яагаад гэх юм бол байглаас тэр хоолыг энэ хитрхи одоо процесс буюу одоо үйлдвэрлэлийн аргаар ингээд химийн бүтээгдэхүүн элтийн янзаар нэмж ингэж жагаад хамаг тэр витамин дотор нь байх хэвээр шаардлагатай юмнууд бүгд алга болоод тэрний оронд бахан үйлдвэрлсэн одоо пластик идчихин л гэсэн үг л те. Тэгэхээр энэ бол яг үнэлгээд бас яг үнэлээ шокнд ормоор те. Одоо хөгжсөн орнууд ба шүү дээ. Одоо Европ, Англи, Америк гэдэг. Тэнд хүүхдүүд одоо мал нутришнт буюу яг үндэ хэлэхэд тэр хангалттай витамин тэр авах хэвээр элементүүдээ авч чадахгүй одоо болсон гэсэн үг. Бид нар болохоор тэр хангалттай элемент витаминыг авч чаддгүй дандаа л нэг ядуу орнуудад те илүү хоол хүнс муутай учраас авч чаддгүй гэж бид нар дандаа ойлгодог байсан бол харин ч одоо энэ эсрэгээр яагаад гэх юм бол хэд боловсруулсан бүтээгдэхүүн ийм байдалд оролж байгаа. За тэгээд амт нь хүртэл айгуу тийм энэ сонирн байдаг. Тэгээ бид нар одоо шилбэл кола байна. Та нар колог ингээд бүлээнэр ч юм уу те одоо шилбэл мөстэй тийм хүүтнэр биш уугаад үзээрэй. Одоо бүлээн кола айгуу тийм муухай амттай. Тэгтээ бүлээн кола уухаар амар нэг л болж өгдөг шүү дээ те. Тэгэхээр бүлээн кола яагаад гэхээр бүлээн кола уухаар кола чин дотор бараг 35 одоо нэг лаз кола 35 г сахар байдаг. 35 г сахар бол хит их сахартай тэнд хүнд тийм таатай амтагдах зүйл ерөөсөө биш юм байл та. Гэтэл яг тэр одоо 35 г сахартай нэг лаз колог те хүйтэн за дээр нь мөс хийгээд тэгээд дээр нь физ гэж ярьдэн шүү дээ те нөгөө газж болчаар тэр нөгөө сахарын амтыг нь дараад чамд илүү одоо таашаалтаа нэгсэндээ тэр сахарын амтыг нь тэр одоо хүйтэн тэр хэлбэр нь ингээд дарддаг юм байна л та. Тэгээд тийм учраас нөгөө колог дандаа рекламдахтаа ч юм уу хүмүүс уухтаа дандаа илүү хүйтэн мөстөө уудаг. Тэгжээж нөгөө хит их сахарыг нь дарддаг юм. Тэгэхээр хит их сахар хийсэн ч гэсэн буцаа чамааг ерөөсөө л донтуулаад тэр бүтээгдэхүүнийг дахин өдөр болгон хэд удаа худалдаж авахыг л одоо маркетинг аргаар тэ оруулахын тулд хит их сахар хийж тэ хит их одоо кофеин хийдэг юм байна л да. Тэгээд яг үндэ хэлэхэд хитрхи их энэ кола уух эднэр нь ч юм уу те тэгээд dehydration буюу яг үнэлгээд нэг усны дутагдалт хүртэл ингэж оруулах асуудал бас ингэж үүсдэг гэдэг. Ийм байдаг юм байна. Тэгээд бид нар одоо жишээлбэл кола зарим газар ингэж уснаас хямдхан байдаг те. Гэхдээ яг үйлдвэрлэхэд бол мэдээж кола уснаас гэж хямдхан байхгүй. Гэхдээ хямдхан байлгадаг тэр одоо жишээлбэл дөрөв тэгшээж гэсэн хэлсэн те. Одоо McDonald's ч юм уу энэ одоо түргэн хоолны газрууд хямдхан байдаг нь буцаад тэр хүнийг дахин одоо ирүүлж дахин олон худалдаж авах тэр сэтлийг нь үүсгэж тэр одоо бизнес модельээр ажилладаг учраас кола те зарим газар та уснаас илүү хямдхан байдаг юм байна л та. За тэгээд энэ дээр бас нэг бидний одоо анхаарах айх ёстой нэг зүйл бол artificial sweetener буюу одоо тийм хиймэл сахар орлуулах. Бид нар сахар орлуулагч гэж хэлдэг те. Тэгээд зарим бүтээгдэхүүн ингээл уухаар одоо тараг ч юм уу ингээл уухаар одоо 0 калори гэл те нэгсэнтэй тэг калори. Ямар ч калори байхгүй ундаа, калори байхгүй кола, калори байхгүй одоо бүх юм гарсан юм байна л да. Калори байхгүй талах те cereal за тэгэл одоо нөгөө юу йогурт, тараг те тэгээ тэр үтгийг л одоо жишээлбэл маруж итгэхэд хүртэл ямар ч калоригүй 0 калори буюу те нэмэлт сахаргүй одоо маружин гэл те гэх мэтчлэн одоо янз бүр одоо бүх төрлийн бүтээгдэхүүнд тэр одоо сахар орлуулагч орсон. Гэтэл яг үндэ хэлэхэд энэ сахар орлуулагч өөрөө эрүүл мэндийн талаас ч гэсэн маш их асуудалтай. За тэгээд өнөөдөр би энэ их хит таргалалт за тэгээд дээрэс нь сахарын өвчнгүүд бол бас энэ одоо сахар орлуулагчтай шууд холбоотой гэж судалгаа бас гарсан байдаг юм. Тэгээ яг үндэ хэлэхэд энэ сахар орлуулагч бас бидний хотоодон тогтоо одоо микробын бүтэцтэй микробыг одоо нэгсэндээ микробт те одоо аюул занал болдог те микробыг бас устгадаг
микроб одоо бидний хотоодон дотор бол маш хитэн сая жива төрлийн бактериуд байгаа штэ. Тэр бактериуд бид нарыг эрүүл байлгадаг. Тэр бактериуд хоол шингээдэг. Тэр бактериуд бидний эрүүл мэндийн балансыг хадгалдаг байхгүй. Гэтэл тэр бактериудыг устгадаг тэрүнд одоо түүгээрээ дамжуулаад бидний эрүүл мэнд дархлааны системд маш сөргөөр нөлөөлдөг нь бол энэ одоо zero calorie буюу одоо энэ сахарыг орлуулагч бүтээгдэхүүнтэй одоо бүтээгдэхүүнийг хэрэглэх. Тэгэхээр энэ ийм судалгаа бол саяхан гараад одоо маш алдартай одоо Nature буюу одоо Nature гэсэн одоо шинжлэх ухааны сэтгүүлүүд тэрэн дээр бас хэвлэгдэж саяхан гарсан юм байна. За тэгэл мэдээж нөгөө сахарыг багасгахын тулд одоо жишээлбэл Англи 2013 онд сахарын татвар тавьсан юм байна л да сахарын дээр татвар сахартай бүтээгдэхүүн дээр илүү татвар оногдуулад тэгэл нөгөө сахартай ундаагч юм уу те илүү хэрэглээг нь багасгах гэж үтсэн боловч яг үндэ хэлэхэд яг зарагдж байгаа тийм газтай ундааны хэмжээ нь ерөөсө багасаагүй. Сахарыг нь нөгөө үйлдвэрлэгчид юугаар оруулсан бэ гэхээр сахарыг орлуулагч тэр нөгөө artificial sweetener буюу те одоо нөгөө сахарыг орлуулагч бүтээгдэхүүнүүдийг одоо оронд нь хэрэглээл тэгэл яг одоо газтай ундааны хэрэглээ ерөөсө багасаагүй байх жишээт. Тэгэхээр иймэрхүү асуудлууд яг өнөөдөр одоо бид нар байдаг юм байна. За Европт бол нийтдээ нэг 2000 орчим төрлийн янз бүрийн нэмэлт одоо химийн бүтээгдэхүүнүүд хоолнд хүнсэнд хэрэглэхэд зөвшөөрсөн байдаг юм байна. А гэтэл Америкт энэ нь Европт 2000 бол Америкт бүр 100000-аас дээш байдаг юм байна л да. Тэгэхээр маш олон 100000 төрлийн химийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хүнсэнд хэрэглэж болно гэж зөвшөөрөл олгоцсон байдаг гэсэн. Тэгэхээр тэрийг янз бүрийн комбинацаар ашиглах юм бол эн чинь тэгэхээр тэр одоо хичнээн төрлийн нэг бүргэр гэхэд хитэн 10 20 магадгүй 100 төрлийн химийн нэмэлт бүтээгдэхүүн хийж байгаагаач бид нар мэдэхгүй гэсэн үг. Тэгэл өнгө оруулагчаас ахуулаад та. Тэгэхээр энэ буцаад биднэрт эрүүл мэндэд одоо маш хор хөнөөлтөй тэр үтгийх л энэ хоолноос чи калороос өөр юм авахгүй байх гэсэн үг. Витамин нэн шаардлагатай тэр элементүүдээ тий одоо авч чаддгүй. Тэгэхээр тэр элементүүдийн бүтээгдэхүүнүүдийг яг үнэ хэлэхэд маш энгийн тий одоо гэрүүл одоо өөрийнхөө гэртээ чансан хоол ч юм уу тий эсвэл одоо яг ингээд хит одоо процесс буюу хит боловсруулсан биш бүтээгдэхүүнээс л авах нь ер нь явж хамгийн одоо танд эрүүл мэнд чинь хамгийн чухал юм байна. За тэгвэл ингээд яг Nugget-ийн энэ холбоотой дүрнд ярьж байлаа 100000 гаруй те ийм нэмэлт бодисуудыг болохоор Америкийн нэгдсэн улсад хүлээн зөвшөөрсөн байт юм байна гэж ярьж байна. За тэгвэл эдгээрээ яг зохион байгуулдаг энэ FDA гэдэг байгаа шүү дээ. Тэр нь болохоор Food and Drug Administration гэдэг хоол хүнс болон эмийн зохицуултыг хийдэг энэ хөө байгууллага Америкийн нэгдсэн улсын төрийн байгууллага те эдгээрээс зөвшөөрөл олгодог. Тэгвэл эдгээр нь буцаагаад яагаад эдрийг хийж чадахгүй юм бэ те гэд ингээ яг харах юм бол нэг жишээнээр тайлбарлаж байгаа юм л да. Ингээ 2017 онд нэгэн компани болохоор өөрсдөө corn oil-ыг өөрөөр эрдэнэ шишийн энэ хөө тосоо FDA-д энэ байгууллага дээр очиод батлуулъя гэж байгаа. За тэгээ батлуулъя гэдэг ингэнгүүт нэгдүгээрх нь болохоор нэг боломж нь болохоор энийг болохоор шин тийм бодис гэж албан ёсоор энийг бүртгүүлээд за тэгээд батлуулах. Тэгэнгүүт ингэж батлуулах юм бол маш олон жилийн хугацаа шаардлагдан. За тэгээд буцаагаад энэ нь болохоор олон жилийн хугацаа шаардлагад мөнгө зарцуулагдана. За тэгээд энийг ингэж батлуулах гэсэн хэвэл нөгөө нэг бүтээгдэхүүнийг бүлдэрч чадахгүй те болно. Эсвэл нөгөө нэг боломж нь болохоор бас нэг FDA хийдэг зүйл нь болохоор ерөнхийдөө аюулгүй гэдэг тийм категорид оруулаад за тэр оруулсан категорийг бол элдв төрлийн бичиг баримтгүй олон жил зарцуулахгүйгээр тэр дороо хэрэглэж болдог. FDA-с зөвшөөрөл авахгүй хэрэгж болдог. Тийм бас боломж идэм байл да. За тэгэнгүүт нөгөө нэг олон төрлийн бичиг баримт цуглуулж яснаас гээд компаниуд бол ерөнхийдөө generally recognized as safe буюу одоо ерөнхийдөө аюулгүй гэж үзэгдэж байна гэд. За тэрийг бол өөрөө шийдэж болд юм байна байгууллагууд нь. Тэгээд тэгэнгүүт яг яс юмнаар болох юм бол энэ нөгөө нэг хүнсний аюулгүй байдал болон эмийн аюулгүй байдлыг зохицуулах хэрэгтэй энэ хорооч нь ямар ч зохицуулга хийлгэхгүйгээр энэ байгууллагууд компаниуд өөрсдөө ямар нэгэн тийм ийм химийн бодсон ерөнхийдөө ирүүл гээд ингээд аваад үзчихдэг гэж байгаа. Тэгээд тэрийг бол хоол хүнсэндээ шууд хэрэглэх боломжтой. За үйлдвэрлэлд нэмэлт бүтээгдэхүүн болгож оруулах боломжтой болчтой.
За өөрөөр хэлбэл энэ чинь бол томоос том хуулийн цоорхой байна гэж барж байгаа байхгүй юу? Тийм учраас нөгөө нэг ерөөхдөө ирүүл гэж тооцогдож байгаа гэдээ өөрөө сайн дураараа шилжсэн тэр 10,000 бүтээгдэхүүн химийн нэмэлт бодисууд маань болохоор хоол хүнсэнд ингээд ороод ирчдэг. Өөрөөр хэлбэл за эдгээрийн ойролцоогоор ерөөсө 2% нь л яг ингээд баталгаажуулагдаад орсон bizүүлээд юм байна. Би бүр энийг уншаад бүр ёо гэж бодож юм чинь ийм гэж ерөөсөө мэдээгүй. Энэ бол бүр ингээд гайхшруулсан. Тэгэхээр бидний хоол хүнсэнд нэмэрээр оруулж байгаа эдгээр бүтээгдэхүүн маань эсвэл та нар Америкаас чихэр авлаа гэдэг гэж бодъё те. Яста Америк гоё гэд идчихэд л яг үнээртэй байх юм бол тэр чинь эрүүл биш байх нэ. Бүр ийм амар байх нь штэ. За тэгээд энэ нэмэлт бодиснуудаас гадна түрүүнд Нагийн хэлж ирсэн амт үнэртэй хиймэл амт үнэр гэдэг бол бүр хэрэгсэд тарсан. Тэрийг бол зохицуулдаг хорооч гэж байхгүй. Энэ бол хоол хүнс эми аюулгүй байдлын энэ хороон дээр бүр очиж ордогчгүй юм тустай энэ бас байгууллага тэр нь бол заавал тийм зүйл байхгүй сайн дурын баг байгууллага байхгүй юу. Тэрэн дээр баг очиод зүгээр дуртай өнгө үнэр амтыг бол энэ дээр очиж бүртгүүлцдэг. Тэгээд тэрнийг нь байгууллагаас нь ямар ч хараа хяналтайгүй юм байдаг байна. Тэгэхээр ийм амар зүйлийг бол хоол хүнсэнтэй бид нар идэж хэрэгэлдэг байх нэ. Тэгээд энэ дээр бол ерөөсөө ямар ч тийм судалгаа байхгүй хүний биед муруу гэдэг тийм судалгаа байхгүй. Мэдээж их хэмжээгээр маш хэрэглэх юм бол бид нар үдэс нутцандаа ингээд биеинд ямар муу нөлөөтэй байгааг ингээд хүмүүс бол ингээд сүүлийн 100 жилд бол харж байна гэж байна. За тэгээд түүний дараа бас энэ бүлэг дээр нэг дурдах зүйл бол UPF энэ хит боловсруулсан бүтээгдэхүүн бол бидний идэж саншиж ирсэн уламжлалт хоол хүнсүүдийг бол нурааж байна. Эдгээрийг бол маш муу нөлөөлж байна гэж байна. Үүний нэг жишээ нь байх юм бол Бразилд гаргаж байгаа нэг жишээ ам л да. Бразил бол өөрийн уламжлалт хоол хүнстэй тэрэн дээр ерөөдөө эрдэн шиш тэгээ буурцаг за тэгээ мах зэрэг хүнснүүдийг бол маш их хэмжээгээр хэрэглэдэг. Тэгээ энэ нь бол эрүүл яг имиж нь л яг гэртээ ингэж хийх боломжтой тийм хоол хүнс байхгүй. Гэтэл энд юу асан бэ гэхээр Nestlé гэдэг маш том үндэстэнд амжсан том корпорац байгаа тий. Та бүхэн ингээд яг дэлгүүр ороод чихэр шоколад аваад яг хойдлыг харах юм бол Nestlé-гийн бүтээгдэхүүн тэр чигээр байгаа заяа. Nestlé, Unilever, Procter & Gamble гэдэг эдгээр том компаниуд бол юу гэдэг вэ гэхээр ерөөсөө л банк хит боловсруулсан бүтээгдэхүүн хийж зардаг компаниуд. За эдгээр том компаниуд үндэстэнд амжсан хэдэн тэрбумээр үнэлэгддэг. Энэ том компаниуд мөнгөөр цодоод ерөөсөө тэр өмнө нь хит боловсруулсан бүтээгдэхүүн иддэггүй байсан тэр соёл дээр иж тэдрийг ингэж бүтээгдэхүүн хэрэглүүлдэг болгож байгаа. Жишээлбэл Бразилийн нэг жишээ. Бразил бол маш том улс. За тэгээд ширэнгэн ойднор руугаа том хотуудтай бас тэр хотууд руу нь бол нэг амар тийм ийм хит боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн иддэггүй. Тэгсэн чинь дэлгүүрч байхгүй те өөрсдөө яг л нөгөө нэг уламжлалт аргаараа идсэн хоол хүнсээ идээд маш эрүүл амьдардаг байсан бол сүүлийн 20 жилд бол Nestlé яасан бэ гэхлээр бүр ингээд усан завар том супермаркет авчиж тавиа заяо усан завин дээр штэ те тэгээд тэр гол дээр нь очиж ингээд зогсоод ингээд тэгээд тэр нөгөө нэг ямаа зарч эхэлсэн гэж 7 хоногт нэг удаа очдөг. Тэгэд хүмүүс мэдээж ингээд сонирхоод эхэлсэн. Эхэндээ ингээд ямар муухай чихэртэй юм бэ гээл те. Тэгсэн чинь сүүл рүүгээ нэг жилийн дараа болсон чинь тэр усан завь тэр хит боловсруулсан бүтээгдэхүүн ирдэг тэр Nestlé-гийн завийг бол ерөөсөө бүх хүн очдог, бүх хүн иддэг. Сүүл рүүгээ өөрсдийнхөө уламжлалт хоол хүнсээ хүртэл идэхэ болсон. За тэгээд энэ 20 жилийн дотор тэр жижигхэн тосгон маань хоёрдугаар төрлийн диабеттэй хүнтэй болсон гэж хүүхэдтэй хүн биш бүр хүүхэдтэй болсон гэж байгаа байхгүй юу. Тэр хоёрдугаар төрлийн диабет гэдэг чинь хэд таргалаад бүр цаагарын шижний тэр маш тийм том өвчин тосч байгаа жоохон хүүхэд шүү дээ тий. Тэгээд ийм болтлоо тэгээд олон хүн тосгоны олон хүмүүс болохоор таргалалттай болсон. Бүр ингээд бүтэн яг амиж жишээ бол энэ байгаа. Тэгээ Nestlé-гийн бүтээгдэхүүнийг хэрэглээд сүүлрүүгээ дэлгүүр дүүрт нь бол зархаас аргагүй болсон. Дэлгүүрийн хүн нь бол өмнө нь бол ерөнхийдөө энгийн одоо хоол эрүүл хоолноо те зардаг байсан бол одоо хүмүүс бүр шаардаад байна. Чихэр шоколад Nestlé-гийн чихэр шоколадыг авъя гэж шаардаад байна. Тэгээ бүр зархаас аргагүй болж байна гэд ийм нэгэн том жишээ байгаа. Би бүр энийг бүр ингээд яг сонсчоод энэ бол нөгөө нэг яг энийг өчигдөр дугаар бичгээсээ өмнө Facebook ингээ харж байсан чинь Coca-Cola малчны хажууд ирсэн машинтайгаа байгаа тийм advertisement байхгүй зар байгаа байхгүй юу. Coca-Cola Монголын хаанч хөрөнчлөний тийм. Бүр яг энэ бүр бодож байгаа. Одоо хөдөө орон нутагт Coca-Cola уугаагүй чихэргүй уугаагүй хүүхдүүдийг авчиж өгөөд тэгээд
одоо хараараа 20 30 жилийн дараа тархалттай хөгтөд гарна. Бүр яг энэ харагдаж байгаа юу бурхан мэн гэж бодсон. За тэгээд хамгийн сүүлийн энд нэг хэлэх зүйл бол яг үний эрэхтэй бид нар энэ одоо хэд боловсруулагдсан эдгээр чихээ шоколад гэсэн эдгээр бүтээгдэхүүнүүд яг юу төлж байна гэхэлэр бид нар бол маш үнэтэй зүйл төлж байгаа. Нэгдүгээрт нь болох юм бол өөр амьсгалын өөрчлөлтөнд эдгээр бүтээгдэхүүнүүд бол маш их хэмжээгээр одоо хувь нэмэр оруулж бидний эрүүл одоо байгальд хор өшөлтөд үзүүлдэг. Хоёрдугаарт нь болохоор антибиотикийн тийм эсэргүүцэлтэй болдог. Антибиотикийн нөлөө үзүүлэхэ байлдаг бид нар. За тэгээ гуравдугаарт нь мэдээж пластикийн энэ бохирдлтыг бол дэлхийн нийтэд маш ихээр авчирдаг байна. За тэгээд энэ яагаад энэ одоо уур амьсгалын өөрчлөлтөнд ямар нөлөө үзүүлж байна гэхэлэр энэ бол маш их уур амьсгалын өөрчлөлт үзүүлж байгаа. Ерөнхийдөө бол хэрвээ зөвхөн яг энэ ирчээрээ бид нар хэд боловсруулсан бүтээгдэхүүнийг идээд бусад уур амьсгалын өөрчлөлтийг хэрвээ тооцохгүй байсан ч гэсэн 2100 он гэхэд дэлхийн одоо градусын хавталралтын хэмжээ 1.5 градус өсөх бүрэн боломжтой гэж аахгүй юу. За тэгээд яг энэ хэмжээгээрээ буцаагаад ингээд бид нар бол ерөөсөө түрүүнд 80 хэлжсэн шүү дээ. Калоргүй гэдээ идэт байгаа юм боловч яг үний хэрэгтэй хойно нөх юм бол энэ хэд боловсруулсан бүтээгдэхүүн болохоор маш их хэмжээний энерги зарцуулж маш их хэмжээний нүүрс хүчлийг гаргаж иж эдгээрийг боловсруулж байгаа. Энэ байдлаараа зөвхөн энэ хоол хэд боловсруулсан бүтээгдэхүүн хоол иддэг зүйлүүд ингээ энэ ирчээр өсөх юм бол 2050 он гэхэд одоогийн байгаа гаргаж байгаа нүүрс хүчлийн хийг 2 дахин их хэмжээгээр гаргах юм гэж байгаа. За тэгээд түүнээс гадна байгальд байдаг амтан болон ургамлын олон төрөл зүйлүүдийг бол маш ихээр багасгаж байгаа. Ерөнхийдөө одоогийн байдлаар бидний идж байгаа зүйлүүд гэх юм бол ерөөсөө л яг 12 хон төрлийн ургамал, 5 төрлийн амтныг л 75% нь идж байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний олон төрлийн төрөнд хэлжсэн хамгийн хэлжсэн өхөр бүр 50 төрлийн ургамал идээд байхад чинь биднэрт бол тийм боломж олохгүй байна гэсэн үг. Хэд боловсруулсан бүтээгдэхүүн идэх юм бол. За тэгээд бас нэг нь том бас уур амьсгалын өөрчлөлт үзүүлэгч нөлөө бол том ширэнгэн ойнуудыг зөвхөн хэд боловсруулагдсан бүтээгдэхүүнд хэрэгэлдэг тосыг хэрэглүүлэхийн тулд энийг бол тэр чигээр нь одоо арчиж хайж байна гэсэн үг. За 1970-ад оноос хойших Индонезийн одоо ширэнгэн ойн тал нь бол бүрээс алга болсон. Тэг чи юу тарьж яана гэхээр palm oil тарьж агаад энэ тосыг гаргаж авахын тулд хэд боловсруулсан бүтээгдэхүүнд хэрэглэгдэх тосыг гаргаж авахын тулд Индонезийн ширэнгэн талыг ингээд устгасан байна. Амазоны бас ширэнгэн бас ялгаагүй. За тэгээд ерөөсөө тэр нь буцаагаад бороо орхоо болгоно. Тэгэнгүүт тэнцэн хуур хайшилт явагдана. Улам ингээд муугаар нөлөөлдөг ийм том сайклд оруулсан байна гэж байгаа байхгүй юу. За тэгээд хэд боловсруулсан бүтээгдэхүүн энэ байгальд нөлөөлөлтөд бас зөвхөн ингэж үйлдвэрлэлтийн төвшөнд биш үйлдвэрлэснийхаа дараа хүртэл маш муу үзүүлдэг. Жишээ нь гэх юм бол нэг төрлийн шоколад их гэж бараг тэрэн дотор нь 5 твээс гаргаж авсан бүтээгдэхүүнүүдийг оруулаад нэг төрлийн шоколад хийж байгаа байхгүй. Зарим бүтээгдэхүүн бүр ингээд дэлхийг хоёр тойрсон тий. Тойрчна гэдэг чинь буцаагаад маш их хэмжээний нүүрс хүчлийг гаргаад тэрийг ингээд авчрах гад зардал гаргаад усан завин дээр тавиад тий ийм амар хэмжээд явж байгаа гэсэн үг. За тэгээ хоёр дахь зүйл нь болохоор антибиотикийн одоо эсэргүүцэлт хүргэдэг. Их хөвчлэн идж байгаа зүйлүүд болохоор фарм дээр маш их хэмжээний антибиотик хэрэгжилж гаргасан зүйлүүдийг одоо жишээлбэл Макдоналдсын өхрөөдийг ямар их антибиотик хэрэглэсэн гэж бодож байна тий. Тэрнээсээ болоод бидний идж байгаа хоол хүнс нь маш их антибиотикаар тэжээгдсэн зүйлүүд ороод ирэнгүүт бид нэр өөрсдөө антибиотикийн эсэргүүцэлтэй болсон байдаг. Англид харах юм бол 2018 онд 60 мянган хүн антибиотикийн resistant-тэй тийм кейсүүд гараад өөрөөр хэлбэл эмнэлэгт ингээд өвдөд очиход чинь им хэрэглэж чадах болсон байна гэсэн үг. Тэгэхээр эмнэлэг ерөөсөө таныг хүлээж авч чадахгүй болчихж байгаа байхгүй юу? Энэ хоол хүнснээс ч болоод. За хамгийн сүүлд нь болохоор пластик, мэдээж пластик, Coca-Cola, Pepsi бол Pepsi, Nestle энэ гэдэг 3 компани бол пластикийн хамгийн том үйлдвэрлэгчид. Маш хэмжээний пластик үйлдвэрлэдэг. Өдөрт л гэхэд 200 мянган пластикийг үйлдвэрлэдэг. Тэгээд дэлхийн альч болонд ингээд очиод хэрэг хог дээр гаргацсан дээр пластикийг харах юм бол энэ 3 компани л нэг байдаг. За тэгээд түүнээсээ болоод одоо
маш их бохирдлыг гаргаж ийн. За тэгээ пластикаас нь болоод буцаагаад ан амьтад байгаль бол маш ихээр гэмтдэг. Бүр бид нар хүртэл макропластикийг бидний цуснд ороод бохирдуулаад явж байна гэдэг ийм зүйл байна. За тэгээд яг төгсгөлд нь бас нэг зохиогч маань нэг бичсэн зүйл нь ер нь энэ хоол хүнсний талаар судалгаа хийдэг, за хэвлүүлдэг те одоо академик буюу те одоо мэрэгжлийн судлаачд за хамгийн гол нь тэр судлаачдын ард бас тэднэрт маш ихээр нөлөөлдөг зүйлүүд нь дандаа дахиад нөгөө тэгшээ түрүүн чиний хэлжсэн Nestle-гээс ахуулаад Coca-Cola-гаас ахуулаад те Cargill-ээс ахуулаад одоо дэлхийн одоо хоол хүнсийг одоо маш их хэмжээгээр те одоо үйлдвэрлэдэг тэр том үндэстэн дамсан маш том компаниуд ингээд ард нь санхүүгийн дэмжлэг үзүүлээд ингээд байдг юм байна л да. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр буцаад тэднээс гаргаж байгаа судалгаа ч юм уу те тэгэхээр тэдний эсвэл одоо нөгөө нөлөө ордог. Тэгээ одоо нэгсэндээ бас яг бие даасан тийм судалгаа за бие даасан тийм ажиллагаатай бас ингээд дутагддаг талаар бас энэ номон дээр бичсэн байгаа юм л та. Тэгэхээр альва судалгааг ч юм уу ингээд харахад одоо магадгүй чи ингээд янз бүрийн сонин уншиж яхад те одоо жишээлбэл сахарыг орлуулагч бүтээгдэхүүн эрүүл мэндэд тийм муугүй гэж одоо дүгнжээч гэдэг юм уу л дээ янзын тэр л дандаа маркетингийн холбоотой те айгүйх мессежүүд явдаг юм байна л та. Тэгээ ялангуяа Coca-Cola битийн компаниуд бол маркетинг PR дээр бол маш их хэмжээний мөнгө хэдэн тэрбум марнд бол цацдаг. Тэ. Тэгэхээр тэрэн ч гэсэн бас нэг судлаачдаар дамжуулаад ингээд орчдөг юм байна л да. Тэгээд энэ дээр бас яг миний яг бас жоохон гайхсан. Тэгээд гайхаж явахтай тэгээд жоохон одоо санаа зовсон зүйл болохоор хөндлөнгийн судалгаанууд те одоо жишээлбэл яг энэ бидний одоо жишээлбэл тэр Америкт те 10,000 гаруй химийн нэмэлт бүтээгдэхүүнүүд хүлээн зөвшөөрөгдсөн те стандартыг хангасан гэдэг одоо хоол хүнсэнд нь те байж байгаа. Тэгэхээр тэднэр буцаад одоо хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй гэдгийг хөндлөнгийн айгу судалгаанууд те одоо сайн хийгдээсэн. Яг энэ хэд боловсруулсан бүтээгдэхүүн буцаад бид нар нэг тэгж хүнд муу олно гэж хизээж анханасаа бодож те төлөвлөж хийгээгүй. Зүгээр л нөгөө хоол хүнсийг те илүү орчин үеийг тусам илүү удаан хадгалдаг, илүү хурд зайд толгойд одоо туулдаг, илүү хямдхан олон хүнд хүнсний бүтээгдэхүүн хүргэх энэ боломжийг хайж зардлыг бууруулах тэр инновацийг бүтээж ингэж гаргаж ирсэн. Гэтэл буцаад тэр нь биднэрт одоо ямар эрүүл мэндийн сөрөг зүйл авчирч байгааг тухайн үед хинч таамаглаагүй хинч бодоогүй л баг л та. Гэтэ энийг бодитоор харахгүй бол буцаад энэ нь одоо хүн төрөлхтөнд буцаад ингээд эргээд те ямар эрүүл мэндээр дамжуулаад ямар муу нөлөө үзүүлж чинь тэгээ буцаад энийг бол одоо илүү сайн судлаж энэ дээр ямар нэгэн томоохон арга хэмжээ бас одоо зайлшгүй одоо ямар нэгэн засгийн газраас ч юм уу төрөөс ямар нэгэн арга бодлогын арга хэмжээ заавал авах хэрэгтэй байна л гэж бас бодсон. Тэгээд энэ ном дээр ч гэсэн зохиогч маань тэгээ иймэрхүү өнгө аясаар бол одоо номоо бас дуусгадаг байгаа. Тэгээ бид нар анзаардгүй боловч бид нэр хийж байгаа ямар их хоол хит боловсруулсан бүтээгдэхүүн байд юм бэ те. Тэрийгээ бид нар анзаардгүй. Тэр үтгэл чи зүгээр нэг бохиовож ажиллаж байгаа. Тэр бохинд орж байгаа тэгээ нэг гата тэгээд нэмэлт сахаргүйгээл хаягн дээр хэлсэн байгаа. Гэтэл чи тэр бохны орцыг нь ингээл уншаад үзээрэй. Тэн дотор амар урт үгнүүдтэй мэдхгүй химийн бүтээгдэхүүн, химийн нэршлүүд байгаа. Тэгэл бас л ultra processed food буюу хит боловсруулсан бүтээгдэхүүн л гэсэн үг. Тэ. Амар шин зүйлийг болтоос мэдчихсэн. Яг түрүүний нагийн хийснээр би бол ингээд энэ намыг уншиж эхлээл шууд бүх юмных гарчиг ингээд тэ хараад гэж бүгд бүр ёо гэж бодож. Бүр юм байхгүй те. Мах бодлоноос өөр болохоор босноор бүгд дандаа нэмэлттэй. Бүр тэ гэж бодсон. Энэ одоо юу ч юм. Тэр нэг энгийн хоол идэл, ээжийнхээ хоол идэл, өөрийнхөө одоо гараар галтгоондоо нэг юм хийж идэл те. Тэр үтийгэл баг ресторант хоол идэх нь ч гэсэн нэгсэндээ бас нөгөө талаас аюултай болчихж байгаа байхгүй. Нэмэлт маш олон бүтээгдэхүүнүүд орж байгаа чи мэдэхгүй шүү дээ.
Тий, яг тийм байла. За тэгээд энэ ямарчсан сонсогчд маань бас нэгийг бодогдуулсан тий эрүүл мэндийн тухай нэгийг бодогдуулсан зүйл болсон болоо гэж найдаж байна. За тэгээд та бүхэн хэрвээ өөрсдөө сонирхох юм бол бас Google дээр үзээрэй те. Ultra processed food буюу хэд боловсруулсан бүтээгдэхүүнгийг гуглдах юм бол маш олон артиклууд, маш олон зүйлүүд гарч ирнэ. Тэгээ бас өөрсдөө бас нэмэлтээр судлаад нэмэлтээр энэ номоо бас уншихыг бас те зөвлөж байна. Тэгээд энэ дугаар та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. За дугаараа өндөрлөөс өмнө спонсород ордъё. Dig Pharma, Quality for your health made in Germany. Таны эрүүл мэндийн чанарыг Германд бэлтгэрлээ. Dig Pharma. Баярлалаа. Тэгээ энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баярлалаа. За баяр таа.